За асуулт хариулт хэсгийн маань дугаар номер 3 ороход бэлэн болсон байна. За ирсэн асуултуудыг уншъя. Надад ирсэн асуултуудыг бол нэг бүгдийн л нэг уншаад дуусгачмаар л байгаа юм да. За. Сайн байна уу? Би багш байгаамаа. Эхний нөхөр 2 дахь хүүг минь гарахаас өмнө 7 хоногийн өмнө хүүхэнтэй холбогдсон баригдаад би шууд салсан. За одоо би 13 оноос хойш нэг хүнтэй 10 гаруй жил амьдраад бас 2 дахь хүүхэд гарах гэж байгаа. Би одоо тисгээ байла. Та туслаач. Муулал гарлаа. Пис им хайгаал байнгын утас бариатай найзуудынхаа эхнэрүүдтэй хүртэл чаталж байгаад баригдсан. Өчигдөрхөн тэсвэр алдаад төрхөөсөө өмнө салъя гэж шийдвэр гаргаад өнөөх явчлаа. Ядаж байхад төрх төгснгийг хэлэхүү төвчтгүй угаасаа л засрахгүйг нь мэдсээр байж хүүхдийг нь бодож явсаар байгаад ийм байдалд хүрлээ. Намайг хардаад найз нөхөд ах トゥ наргүй л болгох шинжтэй яг өөр шигээ бодож байд суух аргагүй болтол хардна. Найзуудтай нь мэдчилж болохгүй. Өөрөө бол эмэгтэй хүмүүстэй хажууд минь энийгээд яриад мессеж бичээд үнэхээр нулимс минь ч дуусахгүй юм байна. Яавал дээрвэ тэгээ тэнэж явж байгаад хүүхдээр далимдуулаад ирнэ. Би хүүхдээ зөөгөөд ажилдаа яваад байдаг. Сая амарлаа. Зөвлөгөө өгөөч. Өчигдөрхөн нэг чатыг олсон юм тиссэнгүй хэлээд тэгээд явсан гинэ. За таны 2 дахь амьдрал юм байна те. За бид нар ер нь асуудлаа ер нь өөрсдөө л бид нар өөрсдөө асуудал тарьдаг тийм үү? Бид өөрсдийнхөө асуудал проблемын эздүүд гэж. Нэс хин нэгэн ирээд энэ миний проблем чи миний проблемыг аваач ч гэдэг юм уу тийм байдгүй гэж. Тэгэхээр таны хувьд бол та ер нь эр хүнд одоо итгэсээр л байгаа юм байна, хашраагүй л байгаа юм байна. Тэгээд яагаад ч ихний амьдрал чинь дуусаад ингээд алдсан хүүхдээ болоо салсан дахиад нэг хүүхэмсэг нөхөртөө таарсан түүний хүүхдийг тээсэн ингээд эр хүнд итгэхээр эрхийн урандаа итгэе гэж ирчүүд л бол ирчүүд шүү дээ. Яг уу бүх ирчүүд муу биш. Бүх ирчүүд болохоо байцсан юм биш. Бүх ирчүүд ингээд нэг зах замаа алдаад ямар ч ёс зүй хариуцлага байхгүй таарсан хүүхэн болгонтойгоо чаталж ингэж явдаг ч юм биш. Гэтэ та өөрөө ийм төрлийн хүнийг сонгож амьдралдаа оруулаад байна гэсэн үг. Та өөрөө сэрээд өөрөө алдаагаа хараад за би ер нь ийм хүн байнга сонгоод идэм биш үү. Би одоо энүүн дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй юм биш үү гэдэг юм. Ингээд асуудлын гол шалтгаан учир танд л байна гэж би хэлнэ. Ер нь тэгээд хүүхдээ эцэгтэй байлгая гэж бодож байгаа бол тэр ер нь хинтэйгээ чатлна, хинтэйгээ банзалтна, хинтэйгээ явна. Тэр бүр бүхсний хэрүүл битгий хий. Хоногоор архиугаад ирнэ үү, шоудаад ирнэ үү, яа нуу тэр ерөөсө фад байхгүй. Тэр авсан цалингаа авчирж өгөөд тэгээд хажууд чинь хань бараа болоод хүүхдийнхээ эцэг болоо явна гэж байгаа бол тэгэл байлга. Ийм ирчүүд угаасаа засрахгүй, угаасаа танд үнч явж гэж байхгүй. Хэрвээ би энэ байдлыг тисч чадахгүй үгүй гэж байгаа бол тэгээ салаал тэгэл хүүхдэд дөрүүлээл дахиад яах нь вэ? Ганц би ээж болол явна гэсэн шүү дээ тий. Тэгэхээр юуны духанд хүрэлгүй битгий ирчүүдээс жирэмсэл, битгий дампуу ирчүүдийн хүүхдийг тэ. Ингэж л хэлье.
За сайхан бүсгүүд ажил амьдрал наад жаргал сайн сайхныг хүсье байнга сонсдог асууж зөвлөх асуудал их байна их чинь. Асуултаа бичиж явуул. Сайн байна уу ихчээ? Би одоо 22 настай 3 хүүхдийн ээж юм л да. Би яах ёстойгоо үнэхээр ойлгохгүй маа. Манай нөхөр бид хоёр 2025 оны 10 сарын хэдэнд гэр бүл болж өрх гэр тусгаарлсан. За манайх тэгээд найрнаас хойш 10 хоноод бид хоёр бараг тусдаа байж эхэлсэн байх. Манай хүн намайг ярилцсан эвлэрийгээд чат бичээд охин өвдөд байна гэсэн ч уулзаж чадахгүй юу нүвцэн гэж асуухаас өөр юу ч байхгүй. Би энэ үед ер нь яг яах ёстой болоо? «22 настай 3 хүүхдийн ээж хөө. Хэдэн настай анхны хүүхдээ гаргасан юм бэ? За ингээд 25 оны 10 сард өрх тусдаа гарцсан. За хоёр тусдаа гарцсан юм байна. За тэгээ 10 хоноод бит хоёр бараг тусдаа байж хэлсэн гинэ. Нөхөр чинь бүр гэрээсээ явцсан юм байна тийм үү? За. За тэгээд зөв зүгээр хурмаа агаал тусдаа гараад 10 хончвол за баяртай тусдаа амьдрий гэд хүн явахгүй шүү дээ. Хоёрын дунд яг юу болсон? Тэр асуудлаа чи өөрөө бичээгүй байна нэгт. За хоёрт танаа нөхөр тэр асуудлаас болоод явсан болов уу гэж би бодоод байна. Тэгээд нөхөртөөгөө ер нь шууд л ярилц. За ер нь ингээд тусдаа явчлаа. Надтай амьдрахгүй, ханилахгүй гэж байгаа бол яг юу бодож санаж яваа юм бэ? За 3 хүүхдийн асуудал яах вэ? Салуун салаад нийлүүд нийлья гэж хэлгүүцээ. Тэрэн дээрээ л ярилццаа юу. Өөр яриад тахын байхгүй наа үтэж. За дараагийн асуулт. Сайн байна уу? Танаас зөвлөгөө авах гэсэн юм. Би 28 настай, нөхөр маань 25-тай. Бид хоёр нэг настай ихэр хүүхэдтэй. Амьдраад 3 жил болж байна. Гол асуудал нь найзуудаас нь болж их хэрүүл маргаан гарах юм аа. Нэг найз нь байдаг юм цуг ажилдаг. Энэ өгүүлбэрээ дуусаад энэ цэг мэгээ тавьчулвал нэг зүгээр юм аа. Тэгээ утгачин гаргагдаж уншихгүй шүү дээ. За нэг найз нь байдгийм гэж байгаа юм байна. За цуг ажилдаг. Манай хүн өдрийн хоолоо гэртээ иддэг юм. Найз нь сүүлийн хэдэн сар өдөр оройгүй цуг орж ирж хоол унд идээд эхнэрээ тарахыг хүлээж манад байдаг байсан. Эхнэр нь шөнийн клубт ажилдаг. Тэгээд л 4 винтер гээд явна. Би уурлаад би ингэж байж чадахгүй. Тийм ээ би өөрийнхөө хоолноос илүүчилж найзад чинь өгж байгаа. Яагаад ингэж адилхан цалин аваад амьдардаг. Өдөр эхнэр нь машинд нь унтаж байхаар өдөр нөхөртөө хоол унд хийгээд оройн хоолыг нь бэлдээ тавьж болдоггүй юм. Би яагаад тэр эхнэрийнх нь хийх ёстой зүйлийг хийгээд байгаа юм бэ? Өдөр оройны хоолыг нь бэлдээд манад яагаад нэг удаагийнхаа махыг бариад орж иж чадахгүй байгаа ингээд жаахан маргаан гарсан. Тэгсэн манай хүн найзаас минь нэг аяг хоол хармаллаа гэд хэрүүл гарсан. За тэрнээс хойш орж ирээгүй, ивэр хилээд ойлгуулсан байлгүй. Тэгтэл орой ажилласаа тараад удаагүй гэртээ дөнгөж орж ирэхэд нь халтууранд цуг явъя манай хүнийг тартал гэдэл ёох бүр нэг гэртээ зарцуулах цагийг нь хүртэл булаачих нь эннээс болж их хэрүүл гараа салъя гэдэг үг амнаас одоо мөн ч их гардаг болсон. Одоо тэгсэн намайг гаргаж оруулдаггүй чамаас болж найзгүй болсон л гэж байна. Үнэхээр надаас болоод байна уу? Эсвэл зүгээр би тэр найзд нь өгөөд явуулах уу? Өгөөд явуул. Тэр найз нь орж ирэхээр сайхан хоол унд тэгээд бүр бууз хуушуур цовин хийгээд дайл. За ёо. Бүр тансаг ширээ зас тэр найзд нь. За байдгаа барь. Миний хань ижлийн найз юм чим гэд. Тэгээ чи тэр найзтай нь аюу гоё инээж хөхрөөд ангалзаад гоё юм яриад манад ирж байгаарай чи хэд гэж явах юм мовх юм. Бүр нөхрөөсөө илүү тэр найзд нь илүү ханд. Тэр найзыг хүндэлсэн шиг хүндэл. Тэгээд одоо орой халтууранд тартал хамт явъя мовъя төхөө мөхөө гэх юм бол явуул. Хоёр өстө гоё хамтдаа хөгжилдөөд ирээрээ гоё байгаарай. Тэгээ хоол унд чинь дуусчих юм бол нөхөртөө хэл. Хүүе маргааш танаа найз чи ирнэ штэ. Би нэг тийм сайхан гоё тэ цов мөв хийж өгсөн юм ач гэдэм үү. Харин чи гараад дэлгүүр ороод хүнс аваад ирдэ. Одоо найз чи орж ирэхэд хоол хүнсгүй байх муухай юм да. Нэг 5-ын жихэр мэхэр нэг ганц 2 пям яв аваад тавьчих уу яах вэ? Чи харах өнцгөө өөрчлөөд хандах өнцгөө өөрчлөөд нөхөртөө тэгж ханд. Тэгээд нөхрийнхөө яахыг хар.
Дараа халтур малтууранд явъя гэвэл хүүе хоёулаа хамт явъя л да. Ойлгосноо. Тэгээд нөхрийнхөө яах нь хүсээд байгаа найзыг хүндэлсэн шиг хүндлээд өгүүлээгээд байгаа юм өгсөн шиг өгөө. Тэр найзтайгаа хамт ирэх дураараа явъя гэдэг байгаа эрхчлөлөнд өгсөн шиг өг. За ёо. Тэгээд яах нь хар. Тэг чийч бараг тэр найз нь нөхрөөсөө илүү ханд. Тэр найзын хүндэл. Тэрнтэй чи өөрөө бараг найз бол. За ёо. Ер нь хоёр хүн найзлах гэдэг чи яагаад дунд нь стресстэй жиний тэрэг их хэвээр өстой. Хамт ангалзаал инээж хөхрөөл өстой ингэж байх хэвээр. Чи өөрөө тэр нөхрийнхөө найз нь болох хэвээр байхгүй. За дараагийн асуулт. Мөстө кофе сайхан байна. За хей гэсэн байна. Сайн байна уу хүндэт ан уу? Би 3 хүүхдийн ээж амьдралд их юм үзэж байна. Өмнө нь 19 настай анхныхаа хантай уучраа мэдэхгүй байхдаа 2 хүүхэдтэй хаягдчихсан гинэ. Яаснаа л мэдлгүй л хар нялхаараа үлдээ. Тэгээд амьдрал хүний мөн чанарыг таних билээ. Ажиллахгүй загнахгүй байж байгаад хаяад явсанд нь гомдоод одоо ч ойлгохгүй л байна. 2 томынхаа аамыг дандаа нэг хүнтэй танилцаа тэгсэн тэр нь өмнөх хадмын маань худ байжээ. Кики хол байсан болохоор мэдсэнгүү л нийлчихсэн жирэмсэн болчож 2 хүүхдэд маань их сайн ханддаг л да. Эмэгтэй хүн хүүхдэд сайн байхаар бодол маань өөрчлөгдчих юм билээ. Тэгээд нийллээ их айхтар хадам руу оржээ гэдгээ нутагтаа ирээ зах зухаас нь мэдлээ. 2 хүүхэдтэй хүний ямар олигтой үгээр хэлэхэд сонсоогүй үгээ сонсож хэлүүлээгүй үгээр хэлүүлж л явна. Нөхөр хадмуудаас өмөрөхгүй эхийг өмөрөөд л надтай хэрүүл хийх юм. Заримдаа эднэр бид байхгүй болчоосоо гэж бодох хэрүүл хийхгүй юм гинэ үү? Юу гэсэн үг вэ? Хэрүүл хийх юмгүй. За нийлээд 9 жил болжээ. Одоо харин салхал эцсийн зам гэдгийг ойлгож байна. Хөөхөн хүүгээ бодохоор өргөдөөд байдаг. 2 хүүхэд маань аав гэд өсчихсэн байдаг. Нөхөр маань ээж аавтай хитрхи хамааралтай. Мөнгө ээж аавтайгаа ах トゥ нартайгаа хов их базах юм. Үүнээс нь нөхөр бид хоёр хэрүүл салахгүй юм. Өөр хүүхдээ хэрүүл дунд өсгөж байхаар салах гэдэл аав ээж ах トゥ нарыг нь үзен ядаад харахаар бодохоор хорсоод байх болжээ. Чиний рилээс хань яваад ярих сонсох хэрэгцээгээ хангаад л байж байна. Баярлалаа чамд ийм рил хийдэгт миний сонсохыг хүсдэг хариултыг өгдөгт хүч аваад байгаа юм шиг, тийм аваад ч байгаа юм шиг хол байгаа ч найз нөхдөөс илүү санагдах юм аа. Заримдаа хүнд ярьж байхаар чамайг сонсоод л байхаар салах ёстой шүү гэдэл бодоод ер нь бол баярлаа гэж хэлэх гээд би одоо яг чамтай чадсан юм билээ. Одоо л сайхан эрхчлөөтэй амьдрах нь чухал юм байна. Хүснээрээ инээж ярьж найз нөхөдтэйгээ уулзаж эрхчлөөтэй байх нь амьдрал юм байна гэдгийг ойлгож байна. Сүүлийн 3 жил би ганцаараа аялдаг болсон. Хэнийг ч гуйхгүй явна гэдэл яваад өгчихнө. Хин нэгнээс хараат баймааргүй хүнд хэмлүүлмээргүй байх ёстойг ойлгосон гэсэн байна. За. Копиго тавиач. За ер нь би эмэгтэйчүүдтэй хэлье. Одоо сая энэ өнөөдрийн кейсэн дээр ягаад ч дандаа эхний амьдралаас ингээд хүүхдтэй болоод салсан дахиад хоёр дахь амьдрал хүүхдтэй болоод ингээд салж гинэ бүтлгүүтлээ гэдэг юунууд асуултууд айгүй орж ирсэн байна шүү дээ. Энэ дээр би юу гэж хэлэх вэ гэхээр эмэгтэй хүмүүс нэг ийм алдаа гаргадаг юм шиг байна. За би одоо ингээд анхны хантайгаа тохирсонгүй. За хүүхдтэй болоод саллаа. Одоо би дахиад нэг хүнтэй суун. Энэ амьдрал маань гоё байна. Би салахгүй гэдэг ингээд жирэмсэлтэй юм шиг байна. Энэ бол өөрийгөө хуурсан асуулт. Асуудал. Дүр солигдовч асуудал хിവэр гэдэг үг байдаг. Хүний амьдрал хоёр хос нийлж байгаа амьдрал тэр хүний эхнэр болж байгаа амьдрал яг адилхан. Таны тэр нэг нөхөр солигдоод байгаа байхгүй. Тэр нөхөр хадам тал тэдрэл солигдоод байгаа ш. Нөгөө асуудал нөгөө гаргадаг юм нөгөө амьдралын проблем хаа зайлах юм бэ? Яг хിവэрээ. Тийм учраас та бүхэн хүнтэй суугаад хоёр дахь нөхөртэй болохоор энэ хүн намайг ойлгоно, энэ хүн надаас салахгүй, энэ хүнээс би жирэмсэн болчих юм бол бүх зүйл төгс байна. Өмнөх амьдрал огтөөр гэж битгий бод. Энэ юусоо тийм байхгүй, яг адилхан л байдаг. Тийм учраас хамгийн түрүүнд яах ёстой вэ гэхээр ерөөсө харилцааны дээр балансыг алдалгүй барих ёстой. Эрэгтэй хүний гарт хизээч орж болохгүй, үр хөвгөө төрүүллээ гэхэд яах нь вэ? Тэр хадам талыг ажигл, судал, эдгээр намайг дарамтлах юм уу, доромжлох юм уу, зовоох юм уу те?
Ерөөсөө л яах нь вэ? Би чи вэ гэдэг шиг бүх юмаа аюулгүй баталгаагаа төлөвлөж ижил хүүхэд төрүүл. Тэс юуны духан төрөлгөө чамд хайртай суу гэсэн 90 хүүхдийг битий төрүүл, битий жирэмсэл. Энэ солиотой галзуу ертөнцид хүүхэд буулгаж ирэхдээ тун болгоомжтой бай. Хүүхдийг олох амархан штэ 5 минутын дотор л олно штэ. За дараагийн асуулт. Сайн байна уу? 39 настай 2 нөхрийн царай харж 3 хүүхэдтэй болсон өрөх толгойлсон эмэгтэй байна. Өөрөө чинь өгч байгаа зөвлөгөөнүүдийг сонсоод ямар гоё болчих вэ? Баярлаа. Нэг асуудал тулгараа зөвлөгөө авах гэсэн юм аа. Гоё хөгшөрхийн тулд нэг сайхан цэвэрхэн сексийн хамтрагчтай болъё гэж бодож байтал хүслээр минь болоод учрваа. Урд нь авч байгаагүй таашаалыг бол ёстон үнэхээр өгч чадаж байгаа тул ойрхон уулзмаар санагдаад бүр нэг цаанаасаа хамт баймаар хүсэл төрөөд хэцүү болчихлоо. Хамтрагчаар үлдээхэд минь зөвлөгөө өгөөч. Яг зөв. Ер нь бол цэвэрхэн секс хамтрагчтай байх нь бараг хамаагүй илүү дээр. Одоо ингээд хоёрч амьдрал үдцсэн, ингээд явцсан эмэгтэйчүүд бол маш өндөр хариуцлагатай болсон байдаг, маш хашир болсон байдаг. Дахиад нэг эрэгтэй хүний оймс бандаа шиг угаа тэрний хоолыг хийгээд явах сонирхол бол үнэндээ байхгүй. Тэрний оронд бараг ажиллаа хийгээд мөнгө олоо явжсэн дэр. За секс хамтрагчийн сэтгэл зүйн тал дээр би танд юу гэж зөвлөх вэ гэхээр just sex тийм үү? Зөвхөн секс л байна. Бид хоёрын дунд гэдгээ анхнаас нь яриад тохирхон зөв. За тэгээд зөвхөн секс байна гэдэг нь өглөөний мэнд юу хийж гин, орой сайхан амраараа юу хийж гин, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ямар ч тийм сэтгэл зүйн холбогдолтой мессеж ерөөсө хэрэггүй. Тэр видео кол мол хийж ярих ч хэрэггүй. Зөвхөн нөгөө хүнтэйгээ тэгжил тохир 7 хоногийн хэдэн удаа уулзахын хаана уулзахын секс үедээ бич би очин сексийн таашаал авлаа баяртай гүцээ. Эмэгтэйч вэ, эрэгтэйч вэ хүмүүс хоорондоо зөвхөн сексийн холбоотой байна гэж хэлчихэл өдөржин шүнжин мессежлээл эсвэл миний ажил дээр тийм боллоо, чиний амьдрал яаж нээж ин гэл энэ доторх зүрх сэтгэлээ хуваалцаал аль эсвэл ингээл чатлал видео коллоор яриад ирэхээр нэгэндээ дасдаг байхгүй юу? Дасаж болохгүй. Хоёр энэ дотор болж байгаа сэтгэл зүйн харилцаагаа ерөөсө хуваалцах хэрэггүй. Сэтгэл санаагаа нээх хэрэггүй гэсэн үг нэгэндээ. Тэгээд тэр мессеж, чат, видео кол хэрэггүй ойлгосноо. Just sex гэдэг үгний утга энд л байгаа. Зүгээр секс гүцээ. Энийг баримтлаад яв. Тэгээд улаан шугам битий дав. Тэгэх юм бол болно. За энэ хувийн чанартай мессеж байна. За сайн байна уу миний дүү эгчтэй зөвлөгөө өгөөч гуйж байна. Би нэг хүнтэй 2 дахь амьдралаа зохиох гээд байдаг. Тэр хүн маань олон хүүхэдтэй бүгд тусдаа гараад явсан юм байна. За даанч ааваасаа хоосон болтол нь мөнгө төгрөг авч яваад байх юм аа. Би энэ хүнтэй адилхан ядарч зүдэрч даарч хөрч амьдрах ёстой юу? Уул нь муугүй ажил хийж дундаж амьдрахаар мөнгө олдог. Үүнээс болж олон удаа муудаж бөөн хэрүүл болдог. Үнэндээ би гадаадд тусдаа байдаг. Хаяа ирдэг, үргэлж мөнгөгүй ядарсан, даарсан хэмнсэн байдалтай байдаг. Би их л дааж амьдралаа. За дааж амьдралаа гэдэг байнга л би өөрөөсөө гардаг төлдөг гэж юм тийм үү. За сүүлдээ би яг хурц ирээд амьдрал их аимшигтай амьдрах юм байна гэсэн бодлоосоо болоод арх ууж хэрэлддэг болсон. Тэгэхээр намайг нарциссист хүн гэж шууд утсаа салгаад алга болдог. Би үнэхээр нарциссист хүн мөн үү? Тийм сүүлийн 1 жил бараг ихэнх мөнгийг нь гаргасан. Миний хашаа байшинд сууж байгаа. Тэгээд ч 100 очиж жаахан амраатхыг санаад байна гэсэн чинь чи яах гээд байгаа мөнгөө үрэх гээд чи л мөнгө гаргадаг үедээ 1 жил твчээд байраа аваад ирээч гээд байгаа юм да. За хүмүүс тэгэж ярьдаг штэ. Эмэгтэйчүүдийг л янхан наадах чинь чиний мөнгөнд болцсон мөнгөний хүүхэн гэж ирчүүд ярьдаг тийм үү. Тэгвэл ир янхнууд гэж байдаг. Эрэгтэй хүн таны мөнгөнд болдог. Эрэгтэй хүн таныг ашигладаг. Тийм төрлийн ирчүүд байдаг гэдгийг би хэлнэ. Байхдаа манай Монгол маш их байсарч байгаа, байсарч байх болно гэдгийг би хэлнэ. Наа хүн чинь зүгээр мөнгө санхүүгийн хувьд таныг ашигладаг хүн байна. Нарциссист гэдгийг би бол таныг одоо шууд энэ нэг богинохон чатнаас хараад та бол нарциссист гэж хэлж чадахгүй. Таны яг гаргадаг зан характерыг би харж ижил одоо тэр нарциссист гэдэг чинь тодорхойлно.
За хоёрт бол угаасаа та бүх зүйлийг гаргадгийн бол наа хүний чинь хүүхдүүд нь эцгээ бүр ингээд үхэн үхтэл мүлжиж амьдрдгийн бол зүгээр наа хүнээс хол бай. Хэрэггүй. Ер нь би нэг ийм заваа юм айгуу дургу. Монголчууд нэг ийм байдгийн билээ. Нэх муухай нэг ах トゥ гэрээ нэг завааралдаал, олуулаа нэг шамбааралдаал ингээл нэг салж барьдгүй нэг баг би баалаа, би тэгж чацаг гаргалаа, би өнөөдөр тэгж шээлээгээ бүх юмаа ярьдаг. Их тийм завхарсан харилцаатай. Тэгээл нэг үр хүүхдүүд нь том болгоноос биэнд хүрчээд мөнхийн эцэг ихээ мүлжөөстэй, шулаастай тийм хүнээс зүгээр хол бай. Би тийм хүмүүсийн үнэнхээр үзий яддаг дургу. Ер нь ч тэгж эцэг ихээ шулж амьдрах ямар ч шаардлагатай. Өөрөө насанд хүрсэн бол бие даагаад явах ёстой шүү дээ, тий. Наа хүн чинь бол таны хүн биш. Наа хүн чинь бол зүгээр таны мөнгийг саадаг хүн л гэж би хэл. За дараагийн асуулт. Сайн уу эгч минь нэрийг минь битгий гаргаарай. Би сурагч охин саяхнаас дээд ангийнхаа нэг хөвгүүнийг шохорхдаг болоод байгаа. Тэр хөвгүүн гэхдээ бүтэхгүй зам руу орцсон юм шиг санагдаад байдгийг. Дунд ангиасаа л хойш тамхи арх энтер гээд явцсан хөвгүүн байдгийн. Тэгээд янз бүрийн охидтой үерхдэг, уулздаг. Дунд ангиасаа л охид энтрээ унтаж эхэлсэн. Энэ жил гэхдээ нэх амар тийм бүтэхгүй зүйл гаргасан гэж дуулдаагүй. Олон охид крашалдаг, шалиг тэгээд үерхүүл яах бол? За сурагч охин гэхээр 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч тийм үү. Дунд анги гэдэг чинь одоо 7-оос 9-р ангийг дунд анги гэдэг нь би сайн мэдэхгүй байна. За тэгэхээр танаа үеийнхэн ийм өсвөр үеийнхэн одоо тэр дунд нэг охтууд банднер гэж байдаг. Содон бусдын анхаарлыг татдаг. Тэр анги даяараа сургуулийн одоо тэр үеийн хүүхдүүд 7-р анги байлаа гэхээр тэр 7-гийнхан бүгд ингэж тэрийг крашладаг ч юм уу. Тийм байдаг. Яагаад гэдэг вэ гэхээр өсвөр насны хүүхдүүд хараахан арх хэрэглэхгүй, тамхи хэрэглэхгүй, бэлгийн харилцаанд ороогүй байдаг. Тэр хүүхдүүд болохоор бүх юмыг үдцсэн байдаг учраас та нар тийм сонин санагддаг. Одоо тамхи зуугаал байх юм бол энэ амар гоё онцгой те энэ том болцсон энэ бидрээс илүү байх. Чамд миний дүү нэг тийм л шохорхол яваад байна гэж хэлнэ. Тэгээ чи наадхантайгаа үерхүүл яах бол гэсэн бэ? Наадхантайгаа үерхүүл наадах чинь чам тамхи татахыг зааж өгөн, чамтай хамт архиун, чамтай хамт бэлгийн харилцаанд орно. Тэгээ чамаас салж яваа дахиад нэг охин руу шилжин. Ийм л юм болно гэж хэлээ. Тэгэхээр юуны духан төрөлгөө иймэрхүү хөвгүүдээс хол бай. Хэрэггүй. Би чиний юу үзэх юу туулахыг хэлээд өглөө штэ. Наа чин чамтай архиун, тамхи татна, сексийн тэгэл чамааг орхин дараагийн охин руу шилжин. Яах гэж чи нас биш чи хүрэхээр чи дэртээ дэргүү тамхиг татаж үзэн, архийг ууж үзэн чи ир хүнтэй учрна штэ. Битгий яар. Хүүхэд бол хүүхэд шиг л бай. Насанд хүрсэн бол миний дүү дэртээ дэргүү чи амьдралыг үзээ тулаад явна. За юу битгий яар. Амьдралд юусоо яарах юм байхгүй. За дараагийн асуулт. Сайн байна уу ихчээ, би танаас зөвлөгөө авах гээд би 14 настай нэг хүүтэй. Юу? Ёо бурхан минь. Өөрөө 14 настай байж нэг хүүхэдтэй гэж ойлголоо шүү дээ. Тэгсэн чи би манай хүү 14 настай гэж байгаа юм байна тийм үү? За хүнтэй суухгүй явсаар байгаад нэг залууд дурлаад тэр хөгшин хүүхэнтэй хамт амьдардаг байсан. Сүүлд мэдсэн юм аа. Тэгээд тэрнээсээ энэ хөлч хилээд байна миний бүр. Тэгээд тэрнээсээ болно гэж хэлээд болоогүй. Би жирэмсэн болсон. Хүүхэдтэй болъё гэсээр байгаад болгосон. Жирэмсэн болсны дараа бүр тоохоо байсан. Одоо намайг тоохгүй тэр хөгшин эгчтэйгээ байгаад байх юм. Би яахаа мэдэхгүй амар ганцаардаж ууртаа уцаартай болсон. Би яавал дээрвэ эгчээ зөвлөгөө өгөөч гэсэн байна. Ямар сони. Тэгсэн атлаа чи эмэгтэй хүн юм биш үү? Тэгээ яагаад энэ эрэгтэй хүний зурагтай юм? Бодвол тэр хүнийхэн зураг юм уу? Мэдхгүй. Сайн ойлгосонгүй. Тэгээ насаа бичээгүй байна, тийм үү? 14 настай нэг хүүхэдтэй гэхээр ямар ч байсан л нэг 20 гарсан байх гэж бодож байна. Нэг залууд дурлсан гэж штэ, тий. Баг сартаа бол миний дүү бараг аборт хийлгсэн дээр тий. Наа хүн чинь чиний наа хүүхдийн эцэг болохгүй.
нэг шашны нэг ийм үзэл суртал байдаг те. Жирэмсэн болсон л бол гарга бурхан чамд энэ хүүхдийг явуулсан, мовуулсан. Тэгээд нэг ийм нэг хүнд суртлаас болж өчнөө 14, 15, 16 настай охтууд өөрснөө хүүхэд байжээж тэр хүүхдийг төрүүлдэг. За эцэг их нь олигтой бол яг тэр хүүхдийн өсгөө явдаг. Тэгэл тэр охин амьдрал нь тэгэл ер нь дуусаад байгаа шүү дээ. Зүгээр битгий жирэмсэн бол заа юу. Ер нь хүүхэд гэдгийг ер нь зүгээр нэг бандид дурлаад, нэг залуу дурлаад тэр нь хоёлоо хүүхэдтэй болох уу гэд болдог ч юм биш. Битгий жирэмсэн бол чиний хань болох гэж байгаа хүн чамайг жирэмсэн болоход хөвгшин хүүхэнтэй амьдраад ингээд хаяад явахгүй ойлгосноо. Ирчүүд бол чамайг жирэмсэн болгож хайчаал явна штэ. Тэр тусмаа Монгол ирчүүд бол энэ дэлхий дээр хамгийн хариуцлагагүй ирчүүдийн тоонд орно. Яагаад гэхээр Монгол улсын гэр бүлийн хууль нь маш сул. Тэгээд чи эдийн засгаар муу ирчүүд нь ядуу цалин багтаа царай муутай. Битгий жирэмсэл. Бараг бага сартаа бол би чамайг бараг аборт хийлгэсэн үлзийтэй л гэж хэлээ. Тэгвэл чи одоо дахиад 2 дахь эцэггүй хүүхдтэй л болох гээд байна. Үн чин чамтай амьдрахгүй миний дүү чиний хань ижилч биш юм байна. За дараагийн асуулт. Сайн байна уу ануу ихчээ танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 34 настай нөхөр охины хамт амьдардаг жирийн нэгэн эмэгтэй. Нөхөрч гэжтэй одоо бараг салсан гинэ. Саяхан өөр эмэгтэй хүнтэй гэдгийг мэдээд явбал яв гэж бодоо тэр жигт нь араас нь нэг ч холбоо барилгүй баяртай гэд явуулсан. Одоо надад ирсэн тохиолдсон бүх бэрхшээлийг яаж өөрт ашигтай боломж болгож хуурах вэ гэж л толгоо гашилдаг болсон. Хүн ер нь явхыг нь явуулаад эрхийг нь ирүүлээ. Тийм хөнгөн сэтгэл зүйтэй амьдрах ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Гэхдээ ирсэн болгонд нь хаалга үдээ нээж оруулах нь хаашаа юм. Маш муу санаа суучихсан юм байна. Би зүгээр л таг дуугүй байж өөрийгөө хөгжүүлж элдв юм оролдож эхэлж байгаа. Би ном унших тун дуртай. Уншсан номороо эсвэл алдартай хүмүүсийн амжилтанд хүрсэн түүхийг өөртөө болон өрөөл бусдад хэрэгтэй гэсэн үгнээс рил оруулж байхаар төлөвлөсөн юм. Та зөвлөгөө өгөөд зөвлөөд өгөөрэй. За ингээд асуултаа дахиад л давтаа явуулсан юм байна. Нөө ч хичнээн юмаа давтаа явуулсан юм бэ. За одоо бодвол юу гэж байгаа юм бэ? Контент креатор болох гээд байгаа. Энэ тал дээр та надад зөвлөөч л гэж байгаа юм байна, тийм үү? Тэгж л ойлголоо шүү дээ. Би ч одоо контент креатор болох талаар зөвлөгөө өгдөг хүн биш л дээ. Ер нь бол асуудын харилцааны тал дээр л зөвлөгөө өгдөг голчлон эмэгтэйчүүд тал дээр л төвлөрсөн хүн л дээ. За дараагийн асуулт. Сайн байна уу? Таны пэйж хуудсыг дагаад удаагүй юм аа. Гэхдээ таны зөвлөгөөнүүдийг маш их таалагддаг. Би 4 хүүхэдтэй өрх толгойлсон ээж юм аа. За. Энэ өөр хувийн чанартай юм байна. За бас л хувийн чанартай асуулт. За өглөөний мэндэ үзэсгэлэнтэй эгч минь таны бичлэг зөвлөгөөг үздэг үнэхээр үнэн бодит байдаг. Би гэдэг хүн амьдралдаа буруу хүнээ сонгож бие болон сэтгэлийн маш их өөрчлөлтөнд орсон 2 хүүхэдтэй өрх толгойлсон ээж байна. Одоо надад ямар ч эрч хүч, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл юу ч байхгүй болсон. Хүмүүсээс бараг айх юм хаагдмал болсон. Одоо би яасан дээр вэ? Надад туслаач ээ гэсэн байна. За 2 хүүхэдтэй салсан тийм. Бид нар ингээд өөрсдийнхөө бодлыг ажиглах юм бол яг айцаас айдас донд явдаг. Нэг тэгч болов, ингэч болов, ингэндээ, тэгэндээ дандаа айдаг. Тэгээ юу гээ чи энэ бодол гэдэг шорон дунд оршиж тийм бэ? Энэ одоо ямар юм бэ гэж ер нь та бодож ирсэн үү? Өөрийнхөө бодлыг ер нь ажиглаж үзчихсэн үү? Ер нь ингээ бодоод байхад ер нь энэ дэлхийд энэ юмнаас найгаад байх юм байхгүй юм бэлээ л дээ. Энэ чинь өөрснөө бидний энэ тархины ажилдаг процесс л юм бэл. Тэгэхээр би танд хэлэхэд бол та 2 хүүхэдтэй болсон ингээ хайр ижлээсээ салсан битгий ээ. Энэ бол амьдралын нэг хэсэг.
Таа ч ингээд хүүхэдтэй болоод ингээд салсан юм биш. Бүх өчнөө л эмэгтэйчүүд дэлхий даяараа л ийм юм болдог. Угаасаа энэ дэлхийн системийн гэр бүл гэдэг юм чинь хүний мөн чанартай авцалдаагүй систем байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээ одоо энэ хүний хөгжил рүү сая энэ сошиал медиа гэдэг юм асар түлхүү орж ирлээ шүү дээ. Сүүлийн хэдэн жил гэж хэлэх юм. 3 жил гэх юм уу, 4 жил гэх юм уу. Тэгээ энэтэй чинь болоод энэ хүмүүсийн сэтгэл санаа, хосын харилцаанд асар том өөрчлөлт орж ирсэн. Энэ чинь ингээд хүмүүсийн амьдрал ингээд том цохилт болоод яваад байгаа. Битгий энэ амьдралаас найгаад байх юм ерөөсөө байхгүй гэж хэлээ. За нэг эргүү юмнууд нь ойлгодгүй шүү. Нохоо хуцаад хацах гад байвал айхгүй байх уу? Аваар усалд орохгүй байвал айхгүй байх уу гэдэг ингээ үг мушгаад илэрээд идэг юмнууд байдаг шүү. Би энэ талаар хэлээгүй, тэ? Ойлгох нэг нь ойлгох бах. Зүгээр л битгий зүгээр амьдрал гэж хэлээ. За юу. Танд дэр нь хиндэж тохиолдоогүй юм танд тохиолдсон юм биш ээ. Энэ бол амьдралд бүх хүн тохиолдож байгаа. За сайн байна уу? Өөрөг чинь үздэг болоод нэлээд хэд хонож байгаамаа. Их хөөрхөн галтай цогтой бүсгүй юм аа л гэж хардаг. Өөрөөс чинь зөвлөгөө авбал болох уу? За хувийн чанартай юм би. За. Сайн байна уу? Хайр сэтгэл хосын харилцаа араар тавилтын асуудлаас өөр асуултанд хариулах боломжтой болов. Энэ тухай ойлголт нэлийн сан авч сэтгэл суларч өнгөрсөн. Маш их баярлалаа. Сайн хичээл болсон. Одоо гэхдээ ажил мэргэжлийн хувьд бас л ойлгоогүй. Сэтгэл санаа зовсон. Намайг зовоосоор л байгаа асуудал байна. Үүнийг яаж шийдэх вэ гэд. За. Ажлын байрны дарамтаас айдаг шархалсан хэвээрээ. Өмнөх шарх 6-7 жилийн өмнөх боловч одоо хүртэл өвдөлт мэдрэх юм аа. Олон дарга харах, хүний өмнө илтгэл тавих гэж маш их айдас, дарамт, өөртөө итгэлгүй байдал мэдэрсэн хэвээрэл байна. Яаж сэтгэлээ суллаж айдас дарамтаас гарах вэ? Хариу өгч тус болно уу гэсэн байна. Ажлаасаа гарч болдгоо юм уу? Яг танд нэг дарамтыг өгöd байгаа. Яг таны хүсгүй зүйлийг чинь хийлгээд байдаг. Яг танд нэг там шиг болчиход байгаа. Ёо, бүр яаж энийг хийх вэ гэдэг. Ажлаасаа л зүгээр гар гэж би зөвлөнө. Ажлаа солиод үз. За юу. Заавал тэр болохгүй юмд очиж өөрийгөө дахин өвтгөж зовоолгох ямар хэрэгтэй. Одоо шинэ таны гараа зүсцэн бай гэж бодъё л доо. Тэр шархаа ингээл өглөө болгоо ухаал цусыг гойжуулаад дахиад нэг бороолох гэж яхад ингээл цусыг гойжуулаад байх хэрэг байна уу? Тэр шархаа зүгээр боогоод идээгээд март гэдэг шиг тэр ажлаасаа л зүгээр гар. Өөр ажил соль. За хай өөр чинь бичлэгүүдийг үзээд нэг зүйлийг зоригтойгоор хэлхийг шийдсэн. Олон жил зууралдаж явсан. Өөрийгөө чөлөөлөхөөр шийдсэн. Баярлалаа. Ажил амьдралд нь амжилт хүсье гэсэн байна. За баярлалаа. Хай шүний минь. За шүн өчөж байгаад уучлаарай. Боломж заавна энэ байлаа. За зүгээр маш олон хүмүүс над руу хүссэн цагтаа л бичдэг тий. Угаасаа миний мессенжерийн дуу байнга хаалттай байдаг. Би дууг нь хаачдаг. Тийм учраас та надад төвөг удахгүй хизээч бичиж болно гэж хэлээ. За манай нөхөр ер нь их ууртай, уураа барихтаа муу хүн л дээ. Бид хоёр 13-тай. За ер нь хүүхдүүдийн насыг нэг дэлгэрэнгүй бити бич. Тэр бол нэг сонирн биш. За ер нь бол хэдэн хүүхдтэйгээ бичгэл болно. За 3 хүүхдтэй юм байна. За сүүлийн үед хүүхдүүд тоглож орилж уйлах зэрэг үед хүүхдүүд рүүгээ хамаагүй хараал хэлж орилдог боллоо. Цохиоргүй зүйл дээр цохиод авдаг. Пэнүүдээ, гүлгнүүдээ гээл зөндөө битгий тэгж хэлгэж гуйсан засардгүй. Таны зөвлөгөөг сонсох гээд надад энэ нь маш хэцүү бас стресстэй байдаг боллоо. Яах вэ? Утасныхаа дууг хааж унтдаг гэж ярьж байсныг санаа шүн бичлээ уучлаарай. Нүдэн анаад унтах гэж байхдаа саналаа. Хүүхдийн тоо хүйсийг хэлэхгүй байх те. За зүгээр. За та харин бага насны хүүхдтэй юм байна те. За ер нь бол ирчүүд хүүхдүүдээ харааж зодох цохоход ээжүүд угаасаа л дургүй байдаг. Тэгтээ нэг таны нөхөрт нэг тийм стрессийн асуудал байх шиг байна.
Яасан хоёр секс хийхэ болцсон юм уу? Эсвэл мөнгө санхүүгийн асуудал байгаа мó? Эсвэл таны нөхөр ингээд ажил хийдгүү байнгын гэртээ ингээ хүүхдүүдтэйгээ хамт байдгийм үү? Хоёр ингээд хамтдаа цагийг өнгөрүүлэхэ болцсон юм уу? Нэг тийм юмнуудаа та нэг ажиглаад үз. Та болохоор шууд ингээд байгаа байхгүй юу? Чи бити хүүхдүүдээ хараа. Чи бити уурал гэдэг. Тэгэхээр нөхөр хүлээж авахгүй шүү дээ. Тэр нөхөр хүлээж авахгүй байхаас ч аргагүй. Тэр хүн яагаад тэгээд байгаа тэр асуудал руу нор. Ойлгосноо? Жишээ нь одоо юу гэдэм бэ? Нэг машины дугуй хагарцсан байлаа гэж бодъё л доо тий. Тэгээд та дугуй засварын газар ороо тэр машиныхаа дугуйны хагархаа цоорхоог нөхүүлээл цаашаа давхиа явуул тэр асуудалгүй. Гэтэл та тэр машины чинь дугуй хагарцсан байлаа гэхэд өөрөө нэг жижигхэн гар хийлэгчтэй тий. Тэрүүгээрээ хийлчээл нэг 10 км явал дахиад дугуй хийн гараа шалчингууд дахиад ингэж хийлээл дахиад 10 км явал ингээд байгаатай л адилхан байхгүй юу? Тэр яг нөхөр яг яачаа тэр нэг адаар айшлаад байгаа тэр шалтгааны ол. Тэрнээс та нөхрөө чи болоо бити уурлаа чи бити ингээ гэдэг энэ үгсээ засагдахгүй. Тэрнийг бол шууд ярилц за ирчүүд бол яриад юмаа уулна хилдэг ирчүүд байдгийн. За ярихгүй бол өөрөө л ажиглж мэдтэй. Одоо таны 3 хүүхдийн одоо эцэг хань ижил юм чин таавал нөхрөө бол ойлгох болов гэж бодож байна. За сайн байна уу? Би таны 3 хоногийн өмнө Facebook Reels үзэж байгаад олж хараад таны тэр Reel-ийг үзээ шууд дурлсан. Дурлсан гэхээр бити буруугаар ойлгоорой. Таны тэр эрч хүчтэй эерэг цоглог байгаа надад маш их таалагдсан. Би тантай найзал сэтгэл санаагаа хуваалцаж байж болох болов. Би гадаад гав ганцаараа амьдардаг ганц би бараг 40 нас руу нэлийн төгсөн бүсгүй байгаа юм а. Найз нөхөд ихээр бараг байхгүй. Бас хүрээлэлгүй болохоор ганцаарцсан бас сэтгэл готролд орох үеуд бас их л тохиолдно гэсэн байна. За би одоо нэг амар нэг эрх дарахтаа бие тооцсон нэг олдшгүй амтнч биш. Нэг байдаг л нэг Facebook content creator тийм үү. За одоо YouTube-ээр та намайг харж байна. Тэр ингээд надад бол ингээд айгүй олон найзууд болъё гэдэг саналууд ер нь ирдээ. За би тэгээ тэр болгоно ингээд танд цаг гаргаал таны дотн бести шиг ингээд байж бол үндэж чадахгүй. Хэрвээ та надтай дотн ойр байхыг хүсэж байгаа бол магадгүй би нэг та ганцаараа биш гэдэг нэг Facebook групп байдгийн. Тэр группт орох юм бол та надтай нэг уулзах боломжтой ч юм уу надтай нэг арай ойр байх боломж нь тэнд байна л гэж хэлээ. Тэгээ олон хүмүүс санал тавьдаг. Би ч тэгээд өөрөө хамаг ажил амьдралаа нуруундаа үрдэг учраас надад тэр найз нөхөдтэй уулзаал чатлал ингээ явж идэг цаг зав бол үнэхээр байхгүй гэж хэлээ. Яг хөө тэр групп та орж болно зүгээр таны сонголтын асуудлаа л гэж хэлээ. За сайн байна уу? Би өөрийн тань зөвлөгөөг байнга сонсдог. Бас дэмждэг хүн байна. Надад нэг асуулт байна. Таны зөвлөгөөг авч шийдэх гэсэн юм аа. Би нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Багш мэргэжилтэй 11 жилийн сургуульд ажиллаж байна. Миний хувьд ажилдаа дуртай, чадвартай, сэтгэлээсээ ажилдаг боловч захирал маань намайг огт дэмжиж хамтарч ажиллахгүй байх юм аа. Уг нь мэргэжлийн 2 багштай, 1 багштайгаа байнга ажиллаж хамтарч хийдэг. Намайг бодвол нөгөө багш маань залуу багш байдаг юм аа. Энэ байдал нь 3-5 жил боллоо. Тиймээс би ажилласаа гарах уу? Энэ хоёрын байдлыг хаяад өөрийнхөө хийх ёстой юмаа хийгээд явах уу? Үндэ ажилдаа биш энэ хоёр хүнээс болж стресстэй байх юм олон жил төвчж байгаа болохоор ажиллах урам алгаа. Ангийн хүүхдүүдээ ажиллаа бодохоор байгууллагада баймаар байдаг. Яах ёстой юм болоо туслаач хариу өгөөрэй. Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье гэсэн мэт. Хүү ямар төвчээртэй юм бэ? Энд ч одоо 11 жил болж байгаа мó энэ ажилдаа ороо. Тэгээ таны захирал нэг залуу багштайгаа нийлж таныг байнга одоо GD юм биш үү те. Ямар төвчээртэй юм бэ бурхан минь. Тэгээ энэ байдал чинь танд сэтгэл зүйн ямар нэгэн эмгэг дарамт үүсгэхгүй байна уу? Яаж та тест чадж байна? Би бол таныг ажилласаа шууд гар гэж хэлнэ. Тэр захирал таныг тоохгүй өөр хүнийг ингээд байхад яагаад тэр хүнийг царай алдаж говьших хэвтэй юм бэ? Тэр хоёр хүн чинь хоёулаа булгнаад бүр ингээд таныг бүр тоохгүй жигээд нь шүү дээ. Ер нь ингээд би танд нэг юм хэлээ. Та эдэд ирнэ. Хүн таныг тоохгүй, танаас татгалзаа, тантай хамт байхыг хүсгүй, таны чатанд хариулахгүй, таны утасны дуудлагыг авахгүй, ер нь таныг ямар нэгэн байдлаар муулж ингэж явал холт.
Хол бай тэр хүмүүсээс. Яах гэж өөрийгөө доромжлуулан барин тэгээд идэгий. Та бол одоо багш мэргэжилтэй, ажлын туршлагатай хаач таныг авна штэ. Сайхан хамт олонтой бол сайхан газар ажилд ор гэж л ажлаасаа шууд гар. Ер нь зүгээр нүүрлүүчин зүгээр салаавч өгöd байгаа ийм гачин юмнуудыг зүгээр амьдралаасаа арчаад хай заяа. Тэднийг зүгээр амьдралаасаа гаргаад хай. Яасан гэж тийм юмнуудыг гуйж амьдрдийм бэ? Дэнд хүлцэнгүй юм аа энэ зарим хүмүүс. Үйлдэлийг дуусга гэдэг үг байдаг. Хэл хүүгээ ер нь хилчтгэл байх хэвээр. Яг хөө тэр нь ингээл агсан согтуу тавиал бусдыг зодож нүдэх байдлаар биш шүү дээ, тийм ээ. Ер нь бол хүн хэл хүүгээ хилтгэл байх хэвээр. Сайн уу ануу би нэг юм асуух гээдээ. Би 2 дахь амьдралаа сонгосон ч бас л архин дуртай хүнтэй учирсан. Энэ хүнтэй нийлээд нэг охинтой. Би бас архины нөхрийн нэг хүүтэй гинэ. За. Би энэ хүнтэй нийлээд найз нөхөд гарч орж найзтайгаа суух энэ төр бүр байхгүй. Намаа гарна гэхээр дургуутдаг. Өөрөө бол хизээ ууж идээд шоудаа заримдаа хоногоор явцдаг. Халамж муутай бас урмын гоё үг хэлэхгүй. Өгсөн хэдэн төгрөгөө их л юмд боддог. 2 хүүхэд маань согтуу эрэхт нь бүр одоо айдаг болсон. Хүрүү маань хүртэл дайрдаг болсон. Намайг мэрсэр дарамталж түлхэж цогтөг. Баг багаар мэрж гундаадаг гэсэн үг. Анх нийлж удахгүй эцэг эхийг маань 9 шидээр хилдэг байсан. Бас ханилсан ханаа өмөрж байсан. Удаагүй аав ээж ах дүүдээ тэр хэр халдаадгүй гэж байгаа юм байна. За би сүүлийн үед өргөдөл өгж сална гэсэн бодолтой байгаа. Олон удаа өнгөрөөж байсан. Охиныг минь гидсэнд байхаас эхлээд одоо хүртэл ерөөсөө өөрчлөгдөөгүй. Ярилцах дургүй. Надтай бас яавал надтай ярилцах дургүй. Яавал дэрвэ ануу гэж амжиг байна. За. Миний хөөрхөн хонгоруудаа гэх үү та яадаг одоо юу гэх үү? Нэг эрэгтэй хүнийг өөрчлөх гэж хизээж битгий оролт. Ирчүүд өөрчлөгдөхгүй. 2. Жирэмсэн болохоосоо өмнө тэр хайр дурлал сексийн амтанд автаад манараа дээлгүй би энэ хүний хүүхдийг төрүүлвэл энэ амьдралаа сайхан аваа явж чадах уу? Энэ миний дагвар хүүхдийг хайрлж хараа зөвхөж гадуурхгүй байх чадамжтай зан характер нь ямар хүн бэ? Энэний арааш тавиад архиугаад явах үед нь би үлдсэн амьдралаа 5, 10, 15, 20 жил би энэ хүний адгийн занг тисээ төвчээд явж чадах уу гэж өөрөөсөө асуу. Хариулт no бол битгий амьдрал. Хүмүүс их сонь дэгдэг байхгүй. Ганц бие эмэгтэйчүүд гэхээр одоо дэлхий дээр зөндөө сингл эмэгтэйчүүд байна. Угаасаа эмэгтэйчүүд энэ сингл амьдралыг сонгосоорч байх болно. Угаасаа сингл эмэгтэйчүүдийн тоо хэдэн саяараа ирэх жилүүдээс нэмэгдэнэ. Хүмүүс ингэж ярьдаг юм байлаа. Ганц бие эмэгтэй өгөхөөр энд ир олддгүй, ир тоодгүй. Үгүй шүү дээ. Ир олддгүй дээ биш байхгүй юу? Зүгээр ер нь яагаад нэг архичин юмыг нэг адгийн айштай юмны зан характерын тисэж тэрэнд доромжлуул тэрний хоол ундыг хийж тэрний хүлцэж амьдрах ёстой юм бэ. Зүгээр эмэгтэйчүүд ийм гүжүүд айштай ийм солиотой ийм эрүүл бус гажигтай ирчүүдийг тис чадахгүй del ганц бие амьдралыг сонгодог байхгүй. Заавал эр хүнгүй бол амьдрал байхгүй юм. Заавал эрэгтэй хүн мөнгө болж эрэгтэй хүн тижих хэрэгтэй юм уу? Эмэгтэйчүүд ч гэсэн мөнгө болж чадна ш. Заавал баян эр хүнтэй сууж тэр эрийн мөнгийг сорж амьдрах хэрэгтэй юм уу? Өөрөө баян эмэгтэй болж болно ш. Тэгэхээр би таны асуултанд юу гэж хариулах гээд байна гэхээр эрэгтэй хүн хизээч өөрчлөгдөхгүй. Ойлгосноо? Наа банзал зан, арх удаг зан, хүүхдүүдээ хараадаг тэнмэл зан өөрчлөгдөхгүй. Харин та яах юм? Энийг тисээ төвчээд явж чадах юм уу, хүлцэж чадах юм уугүй юу гэдгээ л өөрөөсөө асуугаад та сонголтоо гаргах л ёстой байхгүй юу? Ер нь хинэгч битгий өөрчлөх гэж оролт. Харин өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй. За сайн байна уу? Би хүнтэй гэрлээ 5 жил болж байгаа юм. Өөрөө дархлааны өвчтөө эмээ өвөө дээрээ өссөн. Ээж минь
харавсан хүн байдаг. Дүү минь чихрийн шижинтэй. Ээж дүү хоёр эмээ өвөө дээр байдаг. Би тусдаа байдаг. Нодлон сургууль төгсөхдөө зэрэгтэй ээж минь харавсан. Сурсан мэргэжлэрээ магистр сурыг гэтэл хадмууд хүүхэд гаргавал сургана гэдэг. Би ганцаараа эмнэлгээр баахан явсан ч эмч нар асуудал байхгүй байна гэсэн. Хадмууд манай идэх мах хоолунд ундаа гэд бүх зүйлд ордог. Нөхөр хадмуудтай хамт ажилдаг. Найзынхаа хүүхдийн төрсөн өдөрт явахдаа хүртэл зөвшөөрөл авдаг. Нөхөртөө амьдралаа тусдаа байлгая гэж хэлэхээр би эцэг ихтэй муухай аашилж чадахгүй гэдэг. Нөхрийг байхад надтай нэг өөр байхгүй болохоор шувт химлээд доош нь хийдэг. Юу гэнэ? Нөхрийг байхад надтай нэг өөр байхгүй болохоор шувт химлээ доош нь хийдэг. Юу гэсэн үг вэ? Энэ үйлбэрийн утгыг би гаргаж ойлгож чадахгүй байна. Бас нодлон эмээ өвөө ээж гээд бүгд хагалгаанд ороод сэтгэл санаа хэцүү байхад өөрөө гарч ирж сайн дураараа тусалдаг. Ангаахад хамт сурч байсан эрэгтэй найз байдаг юм. Бид нар дөрүүлээ найзалдаг. Тэр хүн надаас өөр 2 охин. Ер нь яг нэг 2 эмэгтэй 2 эрэгтэйгээрээ найзалдаг гэж байгаа юм байна. За. Гэвч хүнтэй суусан цагаасаа хойш харилцаа болсон ч тэр эрэгтэй найз өвчин зовлон хүнд хэцүү бүх цагт өөрөө гарч ирээд тусалдаг. Би хүний тусыг мартаж болохгүй гэж боддог. Уулзъя гээд тэр гурав зөндөө гуйсан ч би мөнгөгүй бас нөхрөөсөө айгаад хэрүүл болох байх гээд уулзахгүй байсаар 2 удаа уулзсан ч намайг хардаад хэрэлдсэн. Хадмын талын өвчин зовлон баяр ёслол дандаа би нөхөртөө хамт явдагч манай гэрийнхний бүх зүйл би ганцаараа байдаг. Хүнд хайртай эр хүн гэж ямар байдаг вэ? Ихчээ гэсэн байна. За чи айлынхаа зүгээр атханд орсон юм байна. За юу. Наад бол чин танах нэг зүгээр доош нь хийдэг. Би шууд хэлье. За уучлаарай миний дүү хатуу үг гэж магадгүй. Наад бол чин чамайг дархлааны өвчтөө. Чиний ээжийг тал тус харавцсан. Эцэггүй, дүү чин чихрийн шидэнжтэй. Эднэр ер нь яасан чи яадгийн гэсэн хүмүүс байна. За юу. Наа үнээсээ сал. Ингэж боолын боол босхны шороо болж амьдрахаар хүний ирэхээр жаргахаар өөрийн ирэхээр зовоо гэдэг гоё үг үйдэг шүү. Зүгээр ангаахад сурдаг 4 сайхан найзтайгаа сайхан уулзаад уучраад инээж ханаагаад өөрөө ажил төрлөө хийгээд мөнгөө олоод ээждээ дүүдээ эмээдээ тус болоод явах шиг жаргал үгүй. Нэг айлынхаа тэгж боол болон бэр нь уулах ямар шаардлагатай. Өөрөө ажиллаа гээд өөрөө мөнгө ол. Чамд эннээс илүү сайхан ир нөхөр хань ижил олдно. Хэрэггүй айлаасаа яв гэж хэлнэ. Би ер нь нэг хүн хүмүүнийг дарамтлсан, бусдыг нэг дорд үзсэн ийм хүмүүс тун дургу. Хэн болчоо тэгээд идэх. Нэг бусдаас илүү сайхан юм шиг дэлхийн тэр бомтнууд юм шиг яршиг л зүгээр. За сайн байна уу? Нөхөр бид хоёр үерхэж амьдраад 10 жил болж байгаа. Нөхрийн багын найз байдгийн. Эхнэртэй нь бид 4 сайн найзууд байсан. Ер нь тэр хоёр бид хоёртой яг өрсөлдөж барьцаж амьдардаг юм шиг мэдрэмж аваад байдаг болохоор баг зэрэг зайгаа барьсан. Гэхдээ холбоо тасраагүй. Гол нь тэрний эхнэр бид хоёр хоёулаа жирэмсэн болдоггүй шалтгаантай байсан ч сайн зөвлөөд ингүүл тэгвэл ийм ч эмлэгт үзүүлгээд их санаа тавьдаг байсан. Тэгсэн саяхан жирэмсэн болчоод хоёулаа юу ч хэлээгүй бүр намайг хараад гидсээ нуугаад байсан. Бусад хүмүүс мэдээд тэртээ тэргүй нууц биш юм байхад надад тийм зан гаргадгийг нь би бүр үнэхээр гайхаад нэг тийм сонин болоо толгойд байнга бодогдох боллоо. Яаж энэ тэнэг байдлаас гарах вэ? Би тэр хүнд яг атархаад унана гэж бодсон юм шиг л эвгүй юм. Та байсан бол юу гэж бодох вэ гинэ. Нэг чичгсэн юм үзээгүй нэг мухар сурсагт итгэцсэн юмнууд байж л идэг штэ. Чамаас тэр хүүхдээ нууж байгаа нөгөө хүүхдээ энд чинь л гэж байгаа л царай л байхгүй юу да. Тэгээ ийм юмнуудтай найзлаад ээж яадгийн. Зүгээр хай, сал, бойл ойлгосноо. Ер нь би та нарт дандаа хэлдэг штэ. Чамайг доромжилдог, чамайг дандаа үгүйсгдэг, чиний араар ч муулдаг, чамайг юм нь чиний тоодгүй, хүндэлдэггүй тийм хүмүүсээс зүгээр хол бай. Зайтай бай. Битгий тийм хүмүүстэй харьц. Амьдралаас нь зүгээр хийж биш мэтэр гараад яв. Ойлгосноо?
Нэг мухар сүсэгт итгэцэн наа чин жирэмсэн болсноо хэлэх юм бол хүүхэд нь энд чинь л гэсэн нэг мухар сүсгийн санаа. За юу. Тэгээ тэр мухар сүсэгтээ итгэл гиз хүзээгээ нуугаал тэгээд явг л дээ. Юугийн тэрнийг хүндлэх болов энэ надад үннээ хэлэх болов гэд гуйгаад идэв. Тэгээ хаялтаа. Би бол тийм хүүхнүүдийн занг нэг хараалц дахиж харьцагч. Тэрнтэй ч амьдрын тэрэнгүүч амьдрын штэ. Тийм биз. За дараагийн асуулт. Хаа би 33 настай эмэгтэй өмнөх нөхрөөсөө нэг охинтой одоо жирэмсэн өөрөөсөө 3 дүү залуутай танилцаад 3 жил болж байна. Тэр надтай нялуурч үнсдэггүй хөндөө бэлгийн харьцаанд 7 хоногт нэг л ордог. Гэхдээ тийм тултал мэдрэмжийн хинээсээ авдаггүй. Би өөрөө бэлгийн харьцаанд дургу болоод байна. Гоё мэдрэмж авах болоод бид хоёр ёс юм шиг нэг хийсэн болоод нөгөөх нэг тавьсан болоод оромдож байна. Тэр гар хангалах хийж надад зөндөө баригдсан. Тэгээд бас нутаг руугаа явахдаа хавийн хүүхэн рүү чат бичиж групп руу уулзах охин байна уу гэж пост бичсэнийг би мэдсэн хэдий ч дуугүй өнгөрөөсөн. Миний 2 дахь амьдрал жирэмсэн байдаг. Аль болох амьдрах гэж хичээж байна. Тэр хүн надаас хөндөрөөд байх шиг энэ тохиолдолд би өөрийгөө өөрчлөх ёстой юу хэлж өгч туслаач. Ажлынхантайгаа хөдөө явж ирчээд манай найз руу ч зөндөө чат бичиж уулзсан энтер гэсэн найз уулзаагүй би тэрийг нь мэдээд ирж байна уу гэж ярьчил хонож магадгүй байна ч гих шиг гинэ. За жирэмсэн байдаг. Одоо жирэмсэн хүн чинь одоо тэгээд ямар элдв бусын секс байрлал тэгээ сексийн юм хайгаад ах ч та хайшин юм дэ болохгүй шүү дээ. Жирэмсэн хүн хамгийн гоё цэцэг ургамлыг харж, хамгийн гоё утга зохиолыг уншиж, хамгийн гоё хөгжмийг сонсож, хамгийн эрүүл хоол идэж, эргэн тойрных нь хамгийн түн сайхан хайраар хандах юм бол тэр гайхалтай сайхан хүүхэд төрдөг гэж. Ийм адгийн юмнуудаас та нар ирнэ. Яагаад ингэ жирэмслээд идэх охтуудаа? Ер нь бол эмэгтэй хүн зовдөг шүү дээ. Эмэгтэй хүн жирэмслэн, эмэгтэй хүн тэр хордлогыг мэдэрнэ, эмэгтэй хүн teen, эмэгтэй хүн төрүүлнэ, эмэгтэй хүн хөхүүлнэ, өсгөн. Хүүхэд гэдэг тоглоом биш. Нэг 5 минутын ажлыг хийчээд нэг хүүхэд болоод ингээ яагаад ингээ амьдралаа баллаж явдаг юм бэ? Охтууд минь та нар нэр. За би энд нэгэн секси яриа орж ирсэн болохоор нэг сексийн тал дээр нэг та хэдэд нэг юм хэлье. Яг тухайн хүний тэр нэг үнэр нь хүртэл, ген нь хүртэл, энерги нь хүртэл нийлдэг тийм хүмүүс гэж байдаг. Одоо тэр чинь нөгөө vibe нийлэх гэж яриад байгаа тий. Бүр одоо vibe нийлэхгүй ч хүмүүс байгаа. Яаж исэн ч нэг авцалтдаггүй хэмнэл нийлэхгүй ч хүмүүс байдаг. Тийм хэмнэл нийлэхгүй л бол нийлэхгүй. За одоо ингээд өөрөө чинь хувьд бол ингээд хэлэхэд бол секс гэдэг бол ерөөсө багийн ажиллагаа. Одоо эрэгтэй хүн зөвхөн идэвхтэй байгаад байдаг ч юм биш. Эсвэл эмэгтэй хүн зөвхөн идэвхтэй байгаад байдаг ч юм биш. Ер нь хоёр хоёулаа л ингээд одоо яг тэр секси үе дээр ажиллах хэрэгтэй байхгүй юу. Жишээ нь одоо эмэгтэйчүүд бол ингэж идэг те нэг за эрэгтэй хүн миний байрлалыг солих болов. Эрэгтэй хүн хүссэн байрлалаараа ингэж яах болов гэдэг. Үгүй. Чи өөрөө тэрэнд хэлэх ёстой. Чи ингэж хөдөл энэ байрлалаа ингэ хөл гараа ингэ тэг. Чи хэлэх ёстой байхгүй юу. Эмэгтэй хүн лэхээр зүгээр нэг доор нь орж хөвтчихэд ямар ч юм итгэхгүй байна гэсэн үг биш. Тэгээ бүр одоо нэг зэвүүн хүрсэн, дургуун хүрсэн хүнтэйгээ бол одоо тэгээ додомтолох тий. А үнэхээр хүсээд хийж байгаа бол яах нь вэ? Одоо чи хэлж штэ тэр тултал мэдрэмжийг авмаар байна гэж. Тэгээ чи өөрөө тэрэнд эн чин болохгүй байна, тэр чин болохгүй байна. Хоёлаа ингээ тэгээ юу нь болохгүй байна, яамаар байна, яавал ингийн. Тэрэн дээрээ ажил. За юу. Тэрэн дээрээ ингээд ярилцаад ажил. Тэгээ тэр нэг орчин гэж байдаг. За тантрын хурцлыг бол би та нарт баг яриач хэрэггүй үстэй. Тэр нэг орчин гоё бүрдүүлэх ёстой байдгийн. Тэгээ одоо бас тэр чинь бас мөнгө санхүү манхүү орон байрны асуудал нэг өрөө байранд олуулаа амьдэрдэг бол эсвэл нэг Монгол гэрт амьдэрдэг бол яаж ч одоо тийм их ихтэй тий. Тэгэхээр зүгээр өөрөө ямар ч байсан тэр нөхөртөөгөө юу нь болохгүй байна. Яаж галзуу сексмээр байна. Би ч гэсэн 50-маар байна. Чи ч гэсэн 50-маар байна. Ингээ тгийг их л ёстой. Эмэгтэй хүн гэхээрээ доор нь ороо зүгээр гівтчихдээ биш. Ер нь ч тэгээд эмэгтэй хүний бие тэр жигтэй эротик. Тэр жигтэй гоо үзэсгэлэн. Ирчүүд юу юм? Ирчүүдийн тэр эрэгтэй бэлэг тэмдэглэл байгаа. Өөр тэдний биенээс юу байгаа? Юу ч байхгүй. Тэгэхээр чи өөрөө эмэгтэй хүн одоо нөгөө нэг тий эмэгтэйлэг энерги асаа масаа гэдэг чинь ер нь эмэгтэй хүмүүс эмэгтэй гэдгийг мэдрүүлээгүй. Тэдэнд зааж сургаагүй болохоор л олон эмэгтэй гал унтарчихсан байдаг.
Өөрөө итгэвтэй бай. Өөрөө хатан зөв шиг бай. За юу. Тэгжил хэлье да. За тэгээ яриул их юм байгаа. Би одоо заримдаа ингэ юм ярихаас бүр ингэ залхаад байдаг болчих. За энэ юу гэнэ вэ? Сайн байна уу? Нэр нууцлаад өгөөрөө. Би 4 хүүхдийн хамт амьдардаг. Би өөрөө том тэрэгний жолооч хөдөө ажилладаг юм а. Сүүлийн 6 сар их нэртэй маргаантай байгаа юм. Одоо баг салах дээрээ тулаад байна. Гол шалтгаан болохоор манай эхнэр өөрөө хүнтэй явалдаад байгаа юм. Одоо яах ёстой вэ? 4 хүүхдээ бодоод би бүгдийг уучлсан гинэ. За тэгсэн би юу гэнэ? Явдайсан аятайл юу гэж байгаа юм болоо. Надаа уурлаад байх юм. Намайг юм хэлэхээр шууд хэрүүл болчоод байх юм а. Би хүнтэй байхын 2-3 удаа харсан гинэ. За тэгсэн өөрөө унтаж хөвтэйгүйл хуралтай байсан гэд байх юм. Тэгдэг юм заавал хариулж өгөөч тийхүү. Тэгээд намайг гадуур гарыг тгий ингээ гэхээр би ажлынхантайгаа явах гэж байна. Нэг бол ажлынхантайгаа тэгсэн гээд одоо бол би зүгээр л мөнгө олдог машин аятай болсон. Олсон болгоныг нь явуулах юм. Тэгээд байхтал чи юу өгсөн? Чиний олсон мөнгө чиний хаач хүрэхгүй байна гэд байх юм а. Би тэр явдалдаа байнга хүний яаж олж авах вэ? За ёстой найруулга гэж яа. За ер нь бол би таны санааг ойлгочлоо. 4 хүүхэдтэй эхнэр нь араар нь явуулдаад за та бол ажиллаа хийдэг мөнгө төгрөгөө өгдөг. За эхнэртэйгээ уулзраа олъё гэд өөрийнхөө одоо байр байдлаас хүссэн жигсэн таны эхнэр чинь танаас зүхтаад аашлаад адаарлаад хэрүүл хийгээд байгаа юм байна. Гүрцээ. Угаасаа хүнтэй болцсон ойлгомжтой, танаас хүрсэн ойлгомжтой. За би танд нэг юм хэлье. Ирчүүд хайргүй эмэгтэйтэйгээ секс хийж нэг оронд орж чаддаг. Ирчүүд хайргүй эмэгтэйтэйгээ явуулдаж чаддаг. Тэгсэн ч тэд яах нь вэ? Гэр бүл рүүгээ буцдаг. Эхнэр дээрээ ирж чаддаг. Харин эмэгтэйчүүд нэг ирийн өвөрт ороод түүнд сэтгэлээ өгөх юм бол тэрний хуучин хайр сэтгэл ир нөхөр бай. Эмэгтэй хүн шууд тэр ир хүнд сэтгэлээ өгдөг. Шууд явдаг гэсэн үг. Тэгэхээр яах вэ? Танд нэг 2 аргал байна гэж би хэлье. Яах вэ? Эхнэртэйгээ сексийн харилцаагаа айтайхан байлгах гээд үз. За бүр таныг түлхээд бүр ингээд зайл байр гээд хэрүүлээгээд байвал одоо яаж тэрнтэй чи ойртоход ямар хүчнэлттэй биш. Тэгвэл хэрэггүй. Зүгээр харзна гэж би хэлнэ. Зүгээр аяын хар чимээгүй бай. Яагаад ойлаа гарын бари болцээж гэж битгий хэл чи юу хийж ийн гэж битгий бич 4 хүүхэдтэй тэр мөнгө төгрөгийг явуулчаал тэгэл байж. Тэр чи тийм хүнтэй явуулдаа бидтэй, ийм хүнтэй явуулдаа бидтэй гэж хойноос нь битгий чаргууцалт. Тэгжээтэл нэг ая зам гараад ирэх байлгүй. Тэр 4 хүүхэдтэй л эцэг хүнийхээ үргийг гүйцэтгэе явж. За тэгээ хэсэг хугацаанд хаарсан. Хэсэг хугацаанд хаарсан танаа ихнэр салын барь гэж ирэхгүй өөртөө шууд тулаал яар. Чи өөр хүрцсэн бол энэ амьдрал дууссан бол уучраа олё л гэ. Арай байдал өөр байгаа бол та ихнэртэйгээ сексийн харилцааг сайжруулах гээд үз. Та ингээд 7 хоногор том тэрэгний жолооч игээд явчихсан бол танаа ихнэр тачаал өндөртөө бол өөр ирчүүдээс сексийн таашаал аваад ивэл үгүйсээ таныг тоохгүй шүү дээ. Нөгөө ирчүүд рүү л явна шүү дээ. Тэгэхээр та ихнэртэйгээ сексийн одоо тэр амьдралаа сайжруулаад тэр буцаад ингээд халуун дулаан болж ирэх юм бол ихнэр наашаа ирэх магадлал байна гэж хэлье. Та энэ 2 замын аль нэгийг л одоо анзаарч харж байгаа л гээ сонгоод хийгээд үзтээ. За сайн байна уу өгчээ. Би таныг байнга үздэг хүн байна. Миний амьдрал зөвлөгөө өгөөч. Би 8 настай охинтой. Охины минь аав намайг жирэмсэн байхад хуураад салсан. Охиндоо 100 төгрөгч өгдөггүй. Арчаагүй ир байдгаа. Би одоо охинооч уулзуулдаггүй. Харин энэ оны 1 сар залуутай танилцаад үерхээ 4 сар тусдаа байр түрээсэлж амьдарч байгаа юм а. Надаас 10 насаар дүү хүн байдгийн. Эхэндээ үнэхээр л хайр гэж ийм байдгийг мэдрүүлдэг байсан. Хамт амьдарснаас хойш байнга намайг өөлж гоочулж хаа нэг найзуудтайгаа цуг уухаараа над руу элдв бусаар харааж одоогийн байдлаар 8 удаа гар хүрсэн байдгийн. Цэргийн хүн болохоор дандаа далд газар цохиж хөхрүүлж хүчрхийлдэг. Энэ болгоныг би төвчж ирсэн. Одоо үнэхээр шантраад байна. Яах ёстой болоо? Та надад зөвлөгөө өгөөч. Сал. Шууд сал. 8 удаа зодуулчаад яаж тисээд байгаа. Нэг би та нарт нэг ийм хэлье.
нэг мазохист хүн гэж байдیں۔ Тийм эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр өөрийгөө доромжлуулаад, өөрийгөө өвтгөөд, өөрийгөө химлүүлээд, өөрийгөө дарлуулад байдаг, тэрнээс кайф авдаг. Тэрийг амьдрал гэж ойлгодог эмэгтэйчүүд. Гэхдээ 8 удаа зодсоо. Одоо та охинтой хүн, охин ч одоо харж байгаа шүү дээ. Тэр хүүхэд эмэгтэй хүн ингэж л амьдрдаг юм байна. Ийм л байх ёстой юм байна. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зодддаг юм байна гэсэн юм тэр хүүхдийн далд ухамсар сууж байгаа шүү дээ. Тэгээ угаасаа 10 насаар дүү эрэгтэй хүн давтаргүй банднар байх нь ойлгомжтой шүү дээ. Тийм давтаргүй юмнуудаар яах гэдэг юм сал. Угаасаа цэргийнхэн би энэ Америкийн аллагын гэмт хэрэг орчуулдаг. Угаасаа цэрэг цагдаагийнхан л хамгийн төгс аллагыг хийдэг. Хамгийн садист ярахчингууд л гэж ярьдаг шүү дээ Америкууд. Яагаад гэвэл тэд нар чи өөрснөө тим дээр ажилдаг болохоор юмаа мэддэг байхгүй юу? Тэгэхээр угаасаа л далд газар чинь зохин няцлан заван үгээр хийлнэ. Би ерэн цэрэг цагдаагийнхан дургу. Би бол салал гэж хэл. За сайн байна уу? Би одоо 40 настай гэрлээд 15 жил болж байна. Нөхөр минь анхнаасаа секси идэхгүй байсан. Анх танилцаад 7 хоногт 2 удаа 45-тай бид 2 сар л нэг хаяа 3 сард нэг ойрт юм байна. За би гоё биштэй хүн бүрийн нүдэнд ажгүй эмэгтэй дүү залуус их эргүүлдэг. Би явалдах ёстой юу? Гэр бүлээ салахгүй өөр ямар ч асуудал гаргадгүй хариулаад өгөөч гэсэн байна. Яагаад чат очихгүй байгаа юм бэ? Асуултанд хариулаад өгөөч. Таны чат ирсэн. Миний чат чинь синтсэн үгүй эсрэгээр л та очихгүй байх гэж бодоод байгаа. Би энэ олон зуун чатыг тэр бүр синдэд явахгүй шүү дээ. За. Нөхөр нь секси одоо бэлгийн сулралтай. Гэтэл та бол гоё эмэгтэй байгаад. Та хүсээд идэг нөхөр угаасаа чадахгүй. Ийм зүйл хосуудын дунд маш их байдаг. Зөндөө байгаа. Зүгээр өөрийгөө сэргэлэнтэд өөрийгөө зохицуулаад яваал гэж би хэлье. За юу. Дэж гэр бүлээ салах хэрэггүй. Секс хамтрагчтай бол. Тэгээ нөхөрт ч хэлээд хэрэггүй. За энэ бас нэг хувийн чанартай асуулт байсан байна. За сайн уу, би таны бүх бичлэгийг дуртай хизээж алгасаж байгаагүй, улам хичээж дэвшээрээ мундаг шүү гинэ. Үгүй эн чинь жоохон охин биш дээ. Яа энэ одоо хэд настай юм бэ? 6-7 настай юм уу? За арайч 6 настай ч биш байх л та тий. За баярлаа миний дүү, баярлаа. Ийм жоохон охтууд бас намайг үздэг юм байсан юм уу? За сайн байна уу? Хариулаад өгөөрэй. Би охиныхоо аавтай хамт амьдрал 4 жил болж байгаамаа. За ерөөсөө энэ хугацаанд ямар ч амьдралд нь ахиц гарсангүй, яг л байдгаараа гинэ. За яг нөгөө ажиллаа хийгээд мөнгө олдог гэж байна. За хайр халамж, ярилцах асуудал бол бүр байхгүй. Одоо хоёулаа ингийн тийг ирээдүйд ингэн тэгнэ гэж ярилцах зүйл огт байхгүй. Би ч анханасаа хайртайдаа суугаагүй, зүгээр л энэ хүн намайг нэг сэтгэлийн амаргалан байлгах болов уу гэж одоо сонгосон. Уг нь арх тамхи хэргэлдэггүй. Гэхдээ нэг эр хүний шинж байхгүй, нэг тийм доожоогүй гэх юм уу да. Эцэст нь би охиноо аваад явъя гэж бодоод байна. Ийм тохиолдолд яах вэ гэсэн байна. Таны сонголт. Та өөрөө л наа хүнээ сонгосон юм байна. Өөрөө л наа хүнээсээ хүүхдтэй болсон юм байна. Одоо тэгээд ингээ голоод байгаа юм биш үү? Тэгэхээр яах ихэ та өөрөө л сонго. Таны амьдрал, таны сонголт. Сайн байна уу? Таны асуулт хариултыг үүсгэх дуртай. Надад тулгараад байгаа ганц асуудал байна. Яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. Та зөвлөөд өгөөч. Хамгийн сайн эмэгтэй найз маань нөхөрлөө минь хандраад байгааг яах ёстой вэ? Өлгчин минь савраа тат гэж хэл заяа. Йоо. Нэг ийм заваа юмнууд амар их байд юм билээ шүү дээ. Нэг эхнэрийнхээ найзтай ойртцсан, нөхрийнхөө найзтай ойртож явуулддаг, моволддог гинүү. Тэгээ бүр ийм юмыг бүр ингээд дэмжээд бүр эн чинь байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж гэдэг төрлийн хүмүүс хүртэл байд юм билээ шүү. Бүр амар. Бүр ингээд нөхрийнхээ найзтай явуулцаараа бүр суудсан ч хүн байдаг. Эхнэрийнхээ найзтай бүр явуулцаараа суудсан ч хүмүүс байд юм билээ шүү. Тэгээ би өөрөө амар зарчимч хүн болохоор энэ бол надад зүгээр л байж боломгүй юм шиг санагддаг. Найз хүүхэндээ хэл заяа. Чи миний амьдралыг зүгээр тусахгүй шүү. Зүгээр зайлаад өгөөл гэж хэл заяа. Би ийм юмд дургу. За копиг амсахгүй л ч та. Жоо ятраад нойр морь хүрээд шүү. Сүүлийн үед би одоо бүр ингээд таргалаа жим буухаа болчоо. Тэгээд ингээд
өлсөхөр толгоо молгоо өгдөг. За хөлөө ачаа суугаар нь хөл өвдөд. Ингээд суучвал ер нь яа гэм бол. За юу гэнэ вэ? Хөөхөн профайл зурагтай юм бэ. Марзан. Cute. За сайн байна уу? Танд энэ загтал очих өдрийн мэндийг хүргэе. Би 23 настай залуухан ээж эхнэр хүн байна. Танаас сэтгэлдээ тээж авсан нэг асуудлынхаа талаар зөвлөгөө авах гэсэн юм. Би нөхөртөөгөө 4 жил үерхсний дараа суусан. Чамгүй хугацааг хамтдаа өнгөрөөсөн болохоор би биенээ сайн таньдаг. Мөн би биедээ маш их хайртай гэж бодож байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө нөхөр маань хүүхэд эхнэр хоёроо нууж өөр хүнтэй сар гарын хугацаанд үерхэж байсныг мэдсэн юм. Тэр мөчөөс хойш надад маш олон төрлийн мэдрэмж зэрэг төрж байна. Нэг талаар маш их гомдож итгэл минь эвдэрсэн мэт санагдаж байгаа ч нөгөө талаар уучлахыг хүсэж байгаа. Эхэндээ би зөвхөн уурлаж намайг яаж байгаа юм бэ гэж бодож байсан. Харин хэсэг хугацааны дараа тайвширч бодоход бидний харилцаанд миний зүгээс дутагдсан зүйл байсан болов уу гэсэн асуулт өөрөө ирэхгүй төрсөн. Бид хоёр энэ талаар нээлттэй ярилцсан. Тэр ярианы үеэр нөхөр маань магтуулж, үнэлэгдэж, урамшуулж байх үедээ хайр мэдэрдэг хүн байсныг ойлгосон. Харин би өөрийнхөө хэрэгцээ хайрын хилээл илүү мэддэг байжээ. Надад цаг гаргаж, халамжилж, ярилцаж байвал би хайрлагдаж байна гэж мэдэрдэг гэж хэлдэг хэрнэ нөхрөөсөө чи ямар үед хайр мэдэрдэг вэ гэж чин сэтгэлээсээ асууж байсан цөөхөн юм байна. За ингээд гэхдээ би нэг зүйлийг маш сайн ойлгож байна. Хэн нэгний араар тавьсан өмнөлийг зөвтгөх гэсэндээ биш, харин болсон зүйлээс ямар сургамж авч цаашид хэрхэн зөв харилцаа бий болох вэ гэдгээ ойлгохыг хүсэж байна. Тиймээс танаас зөвлөгөө хүсэх гэсэн юм. Итгэл эвдэрсэн харилцааг эргэн сэргээх боломж байдаг болов уу? Өөр хайрын хилтэй хоёр хүн бие биенээ хэрхэн илүү зөв ойлгож хайрлаж сурах вэ? Мөн ийм нөхцөлд би өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой бол таны зөвлөгөө сонсохыг хүсэж байна гэсэн байна. За. Хорвоогоор л дүүрэн хайр нь үхчихсэн, унтарсан хүмүүс. Тэгээ тэрийг яаж хийж агаад нэг додомдоод нэг авч үлдэхийг хичээсэн л хүмүүс байх юм да. Хайр гэдэг юу вэ гэхээр бал сарын дараа л хосуудын хайр дуустдаг гэж. Энэ нэр нь үнэн шүү дээ. Хайр гэдэг ер нь тэгэл их олон жил үргэлжлээд яваад идэх юм биш л юм байна. Гэхдээ энийг бол хүмүүс ойлгохгүй, хүлэн зөвшөөрөхгүй л ахал та. Тэгэхээр ингээд хүмүүсийн мөн чанар дээр хараад үзэхээр тийм л байна. Тэгээ яг уу таны хувьд гэж хэлэхэд бол таны нөхөр магтуулахыг чи минь мундаг шүү, чи минь миний баатар шүү, чи минь лаг шүү, чамдаа хайртай шүү. Хөө ямар гоё юм бэ, энийг хийгээд өгөөч ёо. Ирчүүд угаасаа ийм л юм хүсдэг шүү дээ. Ийм л юмыг ирчүүд угаасаа л хүсдэг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс юу хүсдэг гэж? Гайхалтай сайхан нийцэмжтэй секс тэр эмэгтэй хүний бишрлийг л хүсдэг байхгүй юу? Энэ хоёр юмыг л ирчүүд хүсдэг. Чи угаасаа чадна. Чи мундаг штэ. Чи угаасаа л чадна. Би чамд итгэж байна гэж эхнэрээсээ хэлүүлэхийг, нууц амаргаасаа хэлүүлэхийг. Тэгээ гайхалтай секс хийхийг эрэгтэй хүн эмэгтэй хүнээс юу хүсдэг, юуг нь авдیں۔ Сексийг л авдаг байхгүй та. Танаа нөхөр өөрөө ч гэсэн тэрийг хэлцэн л юм бэ штэ, тийм үү? Яг хөө тэрийг тэгэл хэлэх гээл үүс тэгээ жүжиглээд үзтээ тэгээ жүжиглээ тэгээд амьд харилцаа бий болох юм уу да мэдэхгүй л юм байна. Яг тэг хичээгээд үз, магтаад үз, сексээ гоё байлгаад үз. Тэгжэл хичээ гэж хэлээ. За. Сайн байна уу? Би таныг маш их дэмждэг, дандаа сонсдог, шулуун шудрах тань шиг хүн манай нэгэнд маш их хэрэгтэй байна. Би одоо 45 настай. Өмнө нь 2 удаагийн гэрлэлтээс 2 хүүхэдтэй. Дандаа таны ярьдаг нарциссист тэнэг ирчүүдтэй таарч явсан. Хүүхдүүдээ аваад амин бинт дээрээ салж байлаа. Олон жил ганцаараа яваад жинхэнэ хайраа олоод 4 жил болж байна. Манай хүн надаас олон анх гадаад хүн байдаг. Манай хүн хилдэг юм. Монгол эмэгтэйчүүд сэтгэлийн их хүчтэй. Ирчүүд
Ирчүүд нь арай л биш гээд. Үнэхээр сайн ирчүүд Монголд байдаг л байх. Гэхдээ их цөөхөн байхаа. Намайг дөнгөж амьдрал эхэлж байхад тань шиг өөрөө надаас дүүлдэ. Гэхдээ ингэж хүндэлж байгаа шүү. Зүгээр маш олон хүмүүс намайг таа гэж ярьдаг. Өчнөө их жах хүмүүс таа гэдэг. Би бүр ийм байдал дасчихсан. Ингээд хилээд өгдөг хүн байсан ч болоосоо гэж боддог. Зөв зүйл хийж яваад тань талархаад баршгүй. Хайрцагт баригдалгүй задгай сэтгэж чаддаг хүн одоо их ховор болжээ. Танд болон хөөрхөн хүүд нь хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Маш их баярлалаа. Хорвоо дэлхий ямар сайхан юм бэ? Ийм сайхан хүмүүс бас энэ дэлхий дээр байна гэж бодохоор баярлалаа. Амжилт гэсэн байна. За талархлын мессеж ирсэн юм байна. Маш их баярлалаа. Таныг жинхэнэ хайраа олоод, жинхэнэ одоо сайхан хань ижилтэйгээ амьдарч байгаад таны өмнөөс ч бас баяртай байна. Тий. За сайн байна уу? Би хөдөө амьдардаг юм аа. Эхнэр хүүхдээ хараад аймгийн төв дээр байдаг юм аа. Хүүхдийнхээ амралтын өдрөөр хүрээд ирээч гэхээр базар юу гэнэ? Би хөдөө амьдардаг. За эхнэр хүүхдүүдээ хараад аймгийн төв дээр байдаг. За хүүхдүүдийнхээ амралтын өдрөөр хүрээд ирээч гэхээр ямар нэг шалтак тоочоод ирэхгүй юм аа. Энэ юунаас болоод ингэж байна? Надаас болоод байна уу? Зөвлөгөө өгөөч. Танаас болон танаас гадна өөр нэг эрэгтэй хүнээс болсон гэж хэлэхгүй тий. За яг үдэ ер нь та ингээд эмэгтэйчүүд ер нь ярилцъя гэхүү гэхээр ер нь их ярьдгийг штэ. Эмэгтэй хүн байглаасаа ярьдаг. Та их нэртэйгээ ер нь ярилцаад үз заяа. Хүүе миний ханаа, миний хонгороо чи минь яагаад дээ? Чамаагаа санаад нэг хамтдаа ингээд нэг гоё бай ихээр чи минь ирэхгүй маа. Юу болсон юм бэ? Энэ байдлаараа одоо хоёулаа хэр удаа явах юм бэ гэж ярилцаад үз. Тэгээд нэг учир нь олох болов. Гэхдээ тийм сайхан хариулт хүлээнэ гэж битгий гордорой. За дараагийн асуулт. Сайн байна уу? Надад зөвлөд өгөөч. Би нөхөртөөгөө амьдраад 10 жил болж байна. 11-тэй. За 2 хүүхэдтэй л гэж байна. Хүүхдүүдийнхээ насыг бити бичиж байгаарай тий. Тэгээд дараа нь хүмүүс өөрснөө яана миний амьдралыг та олон нийтэд дийлгчлээ. Миний таньдаг хүмүүс олоод мэдчлээ. Ингээд нэгэнд бичлэг хийгээд цацагдсан бол эн чинь хэцүү шттэ. Тэгэхээр хүүхдүүдийн нас масыг өрөөсөө бичээд байх шаардлага байхгүй. Зөвхөн тэдүү хүүхэдтэй л ихэд болоо. Энэ хувийн хит мэдээллийг ингэж би бас нэг зарламааргүй байна хүмүүсийн. За нөхөр нь аюу хартай гинэ. За харцаар хэрүүл уруул хийсээр энэ жилүүдийг туулжээ. За аргадаж, арсалдаж, зөөлөрч, зөрж янзаар үзэж ирэн болдоггүй гэсэн байна. За нодлон жил энэ асуудлаас болж надад гар хүрсэн. Өмнө нь бас хурж байсан. Тэгээд салаад хэдэн жил болоод буцаад нийлсэн. Хамгийн тэнэг нь би буцаж нийлэхдээ хөдөө ажиллаж байсан ажил төрлөөсөө гараад хотод амьдрахаар болоод ирсэн юм аа. Аяа. За гэтэл засрах байх гэж бодсон итгэл маань худлаа болж яг хിവэрэ юм байна уу? Одоо буцаа сумдаа очих хэцүү, салахаар хотод 2 хүүхдээ чирээд хайчих билээдээч гэх юм уу хэцүү байдалд орчихлоо. Хэрвээ надад зөвлөгөө өгөхөр бол рил болгол хөдөөнөөс хот орсон хүүхдүүдийн нас зэргийг нууцлаад өгөөрэй. Хүмүүс яг танин шүү. За тэр. Та нууцлаад өгөөрэй гэдгийг мессежнийхэн хамгийн ихэнд хэлэх ёстой байсан. Би таны хүүхдүүдийн насыг дурдаагүй. За ойлгомжтой. Энэ ерөөсө хардталтын талаар. Эрэгтэй хүмүүс таныг яагаад харддаг гэж би хэлэх үү? Одоо бүр хүүхнүүд гэж хэлдэг байхгүй хүү манай нууц амраг намайг хардаад ах юм. Тэ миний нөхөртөө хардаад ах юм гэж хүүхнүүд хүртэл ярьдаг заяа. Тэр их нэртэй би нөхөртөө бид хоёр нууц амрагуд. Тэгсэн чинь манай нууц амраг намайг хардаад тэнхтэйдэх. Энд чинь ямар учиртай юм бэ гэж байгаа. Би та нарт хэлье. Эрэгтэй хүн танд хайртайдаа таныг харддаггүй. Ирчүүд яагаад эмэгтэй хүнийг харддаг вэ гэхээр таны анхаарлыг өөртөө татах гэсэн үйлдэл. Тэр нь танд хайртай, танд дуртай, таныг харамлаа, таныг ертөнцийн номер 1 эмэгтэй тийм биш онгороо да. За тэгээ нөгөө талаасаа болохоор яах ёстой вэ гэхээр яг тухайн хүний нэг тийм характер байж болно шүү дээ тий. Тийм л юм. Харталт бол угаасаа хамгийн утгагүй зүйл шүү дээ. Хүн болгонд л байдаг л да. Гэхдээ харталт нь эцэстээ тулаад зодоо нүдэн болоод үйл хөдөлгөөний нь хориод ирнэ гэдэг бол энэ бол хүчирхийлэл. Энэ бол харталт биш, энэ бол хүчирхийлэл. Тэгээ та одоо эрэгтэй хүнээс болоод ажилласаа гарцсан гэлдэг чинь. Одоо тэгээд ер нь өөрийгөө л бод, ажиллаа л бод. Ямар ч эр хүнээс илүү ажилдаа итгэж, ажиллаа хайрлаж явуул гэж би хэлмээр. Хүүхнүүдтэй. Эрэгтэй хүн бол тэгэл таныг
одоо өөрийнхөө хүссэн үедээ хамт уучвал хүсээгүй бол түлхэл хайдаг, таныг хамтдаа амьдран байрна, ажил төрлөөсөө гар мар гэлдэгдэг. Тэгээ танд цалиншигч сар болгон мөнгө төгрөг өгч гинүү. Таны санхүү мөнгөний аюулгүй байдлыг хариуцж гинүү. Үгүй шүү дээ. Охтуудаа хүүхнүүдээ хичнээн эрийг үзэж хичнээн эрд молигдуулсныхан дараа та нар юу сэрхгээд хашир суух гээд байгаа юм бэ? Эрэгтэй хүний үгэнд битгий итэг. Зүгээр өнөөдөр би энтэй гоё байж чадах юм уу? Энэ хүнээс надад юу хэрэгтэй? Би тэрийг авч чадчихна уу? Харилцааны баланс юу юм гэдгийг л хар. Тэрнээс эр хүнд итгээл, ажил төрлөө хаяал, жирэмсэл, мэлэрмсэлт энэ бол солиор л хэрэггүй. За надад туслаад хариулаад өгөөч болох уу та гэсэн байна. Сайн байна уу та? Би нөхөртөөгөө танилцаад 4 жил хамт амьдраад 5 жил нийт 9 жил болж байгаа. Юу? Нөхөртөөгөө танилцаад 4 жил, хамт амьдраад 5 жил, нийт 9 жил болж байна гинүү. 4 жил үерхэж агаад тэгээд гэрэлсэн амьдраад 9 жил болж байна гэж юм тийм үү? За ойлгомжтой. За. Хүүхэд маань 2 ойтой бид амьдралаа тоосгоор нүрсэн. За ойлголоо. За хүүхэдтэй болсноос хойш 2-3 удаа надад гар хүрч байсан. Сүүлд гар хүрэхэд нь хүүгээ аваад аавах руугаа явсан. Тийм байдлаа гэрээхэндээ харуулмааргүй байсан болохоор нөхөр явсны ард гэртээ ирсэн. За тэгээд ойлголцоод болох байх гэсэн ч нөхөр буудал хисээд хүүхэнтэй байгааг мэдсэн. Одоо ч гэртээ ирээгүй 7 хоног байна. Энэ араар тавилт нь надад маш их хүнд тусч байна. Нөхрийн бас хэцүү юм нь хэрүүл урвал болонгууд л би ч гэрээхэндээ хилээгүй байхад нөхөр аль эрт хамаатан садан аав ээждээ миний буруу болох гэд худал их зүйлийг хэлдэг. Надтай уцаар ярихтаа хүртэл хамаатан садан найз нөхөд дүүн байвал аль болох миний буруу байсан юм шиг өөрийгөө зөвтгөж зовж байгаа юм шиг ярьдаг хүн юм аа. Явхдаа банкны код бүгдийг нь солиод явсан. Хүн аав амьтай хүүхэд унтахгүй байхаар нь хүүтэйгээ яриад өгөөч гэсэн чинь аав нь үгсэн гэж хэлгэсэн. Би бол энэ урт хугацааны замыг төгсөх хэрэгтэй юм шиг санагдаж байгаач гэрийнхэн бол чи юу хүсэж байна бүгдд нь туслана гэсэн. Харин нөхрийн хамаатнууд нь залгаад ганц удаа уучлалаа. Эмэгтэй хүн хатан ухаанаа зар босгосон амьдралаа нурааж үр хүүхдээ өжрүүлэх гээ юу намайг уучлалт гуйгаад авчир гэх юм гайхмаар юм. Нөхөр бол мөнгөн дуусахаар л ирэх байх. Би бол хизээч гуйхгүй. Яаж энэ харилцаанаас энэ хүнээс салах вэ? Хажууд нь байгаад байвал хүн минь яг адилхан болох байх гэж айж байна. Дээр нь энэ үед миний сэтгэл санаа их тогтворгүй байгаа болохоор уураа хүүдээ гаргачихад байна. Яаж өөрийгөө эмчлэхвэ тэгэхгүй бол хүүгээ муухан болгох юм шиг санагдаад хэцүү байх юм аа. Танд их баярлаа. Хүн маань аав амьтай хүүхэд юм аа. Байнга л ааваа гэд уйлаад шүн уйлгнаад өглөөс ирэхээр ааваа гэд байх юм аа. Ямар ч юм битээ гэсэн байна. За хүү чин аавтайгаа яри гэж байна гэхээр аавгаа өгсөн гэж хэлэхээр танаа нөхөрт хоёрын дунд нилээд л маргаан болсон юм аа да. За яах вэ? Тэгээ нэгэнт сэтгэл нь хөрцөн өөр хүүхэнтэй буудал хийсээ 7 хоногч гэртээ ирэхгүй хүүтэйгээ нэг яриач гэхээр намайг үгцэн гэж гээд байгаа хүний хойноос битгий хөөцөл тэгээд тэр жигт нь орхи. Өөрөө одоо салаад амьдралаа бод. Яаж идгэх вэ? Яаж өөрийгөө андгаах вэ гэдэг нь та тэр хүнээс холдно өөрийн амьдрал өөрийн замаар явна л гэсэн үг. Тэгжэл хүн өөрийгөө хийлийн хийж ангаадаг. Тэгэд одоо хүн хүсэхгүй байгаа бол одоо яах вэ? Тэр чи одоо хүлээд гавлаад хажуудаа баглаад уйлтай биш тий. Тэр хүүхэнтэй банзалтаад буудал хийсэж яваад байгаа эр хүний ч одоо тэгээ яах юм? Цагдаад бариад өгөх юм уу? Цагдаа тоохгүй шүү дээ. Тэгээ одоо явдаа хоёулаа ингээ салъя хөө тэгээд яг хүүгээ чи мэдж байгаа. Тэгээд цэцгнээс төрөөгүй чи хоёрын дундаас төрсөн. Хүүдээ одоо эцэг хүний үргээг гүйцэтгээд нэг яриад мөнгө төгрөгөө өгөөд яваа. Хоёлоо одоо хэрүүлд оруулаарч яах вэ? Ингээд дуусахад хүүгээл хэлэхгүй юу? Тэ? Тэгэл хэл. Тэрнт ч одоо толгой гашлгаад чи яах вэ? Бүх юм л ойлгомжтой байна. Яах ёстой, уйлах ёстой юм уу, дуулах ёстой юм уу, буудлын хойноос нөгөө хүүхэн лүүн чаргууцлах ёстой юм уу, нөгөө хүүхнийг майжих ёстой юм уу? Гүү штэ. Баяртай. Чи надад сэтгэлгүй болсон бол гэхдээ хүүхэд бол 18 нас хүртэл нь эцэг их хүний үүрэг хിവэрэ байна гэж байна шүү дээ тий. Хоёр салжуулна. Хүүхдэд бол эцэг нь бол эцэг хിവэрэл байх ёстой. Энийг ойлгохгүй хуулиар явуулаад ойлгуулад өг заяа. За орой мэндэ дүү эгчтэй зөвлөгөө өгөөч. Эгч нь 5 хүүхэдтэй нөхөртөөгөө нийлээд 24 жил болсон боловч нэг найз
Нэг найз гээд гүгээд байсан хүүхнээсээ салхаа байлаа. Тэгээ тэрнтэйгээ суух гэж байгаа юм уу гэж бодоод орхихоор хүрээд ирэхий. Их л мөнгөтэй албан тушаал өндөртэй хүүхэн гээд явахын буцаад ирэхин яах вэ эгч нь гэсэн байна. Ойлгомжтой наа хоёр чинь явуулдаг амаргууд нөхөр гэртээ буцаж ирээд байна гэдэг бол тэр эмэгтэй танаа нөхрийг орон гэртээ оруулаад хамтдаа амьдрахад арай бэлэн биш байгаа л гэсэн үг. Тэгээ нөхөр яадгийн нөгөөтгөнтэйгөө зугаацсан, завхран, цэнгэлдэн нөгөө хүүхэн бай хонгор минь гэртээ хайртай гингүүт л нөхөр буцаа гэртээ ирж ийн л гэсэн үг. Хэрвээ тэр эмэгтэй тэр өндөр албан тушаалтай мундаг эмэгтэй танаа нөхрийг наашир, come on, хоёулаа хамт амьдрий гэсэн бол танаа нөхөр зүгээр үжээний алгуулсан баг. Тийм л юм байна. За сайн байна уу та надад зөвлөгөө өгөөч. Би гэр бүлтэй болоо 5 гаруй жил болж байна. 5 жил болж байна гэж ярих хэвээр. 5 гаруй жил гэж монголоор ярихгүй шүү. Манай нөхөр маш хурдан уурлаж уцаарладаг. За түргэн ууртай хүн байна. За уурлахаараа өөрийн бол юу ч хамаагүй зодож нүдэж хэл хэлэхгүйгээр хийлдэг. Манайх хөдөө маллаж амьдрдаг болохоор заамал малдаг юм байна. За уурлал мал нохоо гээл хажуудах юу байна? Тэрэндээ уураа гаргадаг маш хэцүү. Салыг ихээр салдаггүй, хамт сайхан амьдрий гэхээр болдоггүй. Би яах ёстой юм болоо? Нөхрөөсөө салчиг гэхээр нойтон хамуу шиг салдаггүй. Хаяад явъя гэхээр би мал гэр хүүхдээ яах вүлээ? Гэд маш хүнд байдалтай байна. Бид дундаасаа нэг хүүхэдтэй олон удаа хөвлөдөх үрээ алдсан хүүхэд тогтцдгүй гэхүүдээ. За таныг зав гаргах болгондоо сонсдог үнэхээр мундаг шүү. Уураа захирч чаддаггүй хүнийг ер нь яаж зөв хүн болгодог вэ? Гуй хурдан хариу өгөөрэй гэсэн байна. Хөөх 5 сарын 29-нд бичсэн байна. Би ч гэсэн хариуг чинь дэндүү удаан өгсөн байна да. За. Уураа захирч чаддаггүй хүнийг яавал өөрчлөх вэ? Яасан ч өөрчилж чадахгүй. Ер нь хэнийг ч хэн ч өөрчилж чадахгүй. Хүн зөвхөн өөрийгөө л өөрчилж чаддаг. Тэгэхээр би охтуудаа хүүхнүүдээ хэлээд байгаа тий. Эр хүнийг өөрчилөх гэж, эрэгтэй хүнийг өөрчилөх гэж хизээж бити хайрын цаг хугацаа, залуу нас, гоо сайхан, ирч хүч, энерги зориул, зарцуул тэрийгэ өөртөө өг. Эрэгтэй хүн өөрчлөгдөхгүй хонгоруудаа. Би энд нэг алуулчихгүйхэн шиг тий талуулчихгүйхэн шиг элдвэр хараалгуулчихгүйхэн шиг яаж амьдрах вэ гэж л арга ухаан сэлж амьдрахаас биш тэр хүн өөрчлөгдөхгүй. Тэгээ бүр тэсгүй бол тэгээ салхаас өөр л арга байхгүй. Тэгээ хөдөөний амьдрал угаасаа хэцүү шүү дээ. Угаасаа нөгөө 5 малаа яах вүлээ тий хаяа явахаар нөгөө 5 мал чи хэцүүднэ гэл амар хэцүү л байгаад байдаг. Тэгэхээр өнөөдөр та ингээ шийдвэрэл гаргах хэрэгтэй байхгүй. Эцээс би энэ 5 малын төлөө энэ хээр нутагт энэ нэг адгийн амьтанд дарлуулад үлдсэн насаа өнгөрөх юм уу? Эсвэл энэ 5 мал яадгийн талаар нэг тараад алга бол тэр л үз. Би өөрөө амьдралаа бодоод явах юм уу? Сонголт таних. Энэс эр хүн таныг энэ надад гоо сайхан залуу насаа өгсөн шүү. Энэ надад бие хаагаа өгсөн шүү. Энэ эмэгтэй надтай амьдралынхаа 10, 15, 20 жилийг өгсөн шүү. Энэ эмэгтэй миний тогоог бариад хувцсыг минь угаагаад 20 жил амьдэрсэн шүү гэж боддөг юм уурчуд. Үгүй. Залуу нас гоо сайхан цаг хугацаа гэж чинь эрэгтэй хүн хизээж үнэлж хүндлэхгүй. Тэр хаана ямар сайхан хүүхэн байна, хаана хүслийг хангаж байна, хаана эгогийн тижээж байна, хаана секс нийтж байна. Тэр хүүхэн лөө хизээж хаяад явахд бэлэн. Харин тийм эмэгтэй хизээ тэрний амьдралд гарч ирэх вэ гэдгийг сонио. Өөрийгөө хайрл, өөрийгөө бод, өөртөө цаг хугацаа сайхан залуунаас ирч хүч энерги өг гэж хэлье. За дараагийн асуулт. Өдрийн мэнд би хүүхэд хамгааллын ээлжийн нийгмийн ажилтнаар ажилдаг байсан юм аа. Манай ажил дээр хүүхдийн болон ажилчдын эрх зөрчигдөж байдаг. Үүнийг нь хилцээний дарга болон удирдлагуудад хэлдэг боловч тоодоггүй, засардаггүй. Хамгаалах байранд ирсэн хүүхдийг хараад үнэн өрөвдөлтөй сэтгэл өвдөд хэцүү. Би өөрөө засах гээд дийлэхгүй сүүлдээ би сэтгэл зүйн хямралд ороо шантраад ажилласаа гарсан. Гэхдээ би гарсан ч хүүхдүүдийг хамгаалах байранд хэцүү байна гэж бодохоор үнний дуу хоолой
болоод дугарч хүүхдүүдээ хамгаалмаар байх юм а. Улсын байгууллага шүү дээ. Шат шатанд хэлсэн ч гомдол хаана очоод дарагдаад байдгийг мэдэхгүй юм. Нэг хүн орж ирэл энэ байгууллага тис өөр болчихсон. Та энэ тал дээр зөвлөгөө өгөөч. Би яах ёстой вэ? Намайг хүүхдүүдтэй хувийн харилцаа тогтоодог, дотоод журмыг зөрчдөг гэх мэт зүйлээр сануулгах шийтгэл авч байсан. Би 9 жил хүүхдийн байгууллагад ажилласан. Хизээж хувийн болгон ялгуурлан харьцаж байгаагүй. Ээлжинд гарч ажиллах хугацаанд хүүхдийн зөв итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, хүүхдийн сонирхолд тулгуурлан сэтгэл зүйн эрсдлийг бууруулах сургалт хичээл ордог байсан. Би хүүхдүүдээр сэтгэлийн захиа нэртэй загтлын дэвтэр гаргаж бичих хүсэлтэд хүүхдүүдийг бичээрэй гэж бичүүлж байсан ч ийм зүйл дээр түүнийг ашиглана гэж бодсонгүй. Би яах ёстой вэ гинэ? Дотоод журам нэр дор хүүхдээр агтсан шаардлага тавьж айлгаж ичээж байсан хүүхдийн үгс байгаа. Би яг яахаа мэдэхгүй байна туслаач заримдаа телевиз ч юм уу юу гэнэ вэ? Тэгээд нөгөө мэдээлэл өгдөг юм уу гэд олон зүйл гацчихад байна гинэ. За. Тэгээ хүүхдийн эцэг их асар хамгаалагч нар хизээч би хүүхдийнхээ эрхийг зөрчөөд эцэг их эрхээ умартаад хүүхдээ хамгаалах байранд оруулсан тэгсэн хүүхдийг маань тэгсэн ингэсэн гэж хэлэхгүй болохоор энэ асуудал улам эрсдэл дагуулах боломжтой байгаа юм а. Би бол өөрийнхөө хувьд гуйж уурлаж хэрэлдэж янз бүрээр үзсэн. Хамгаалах байранд байхгүй хүүхдийг байгаар мэдээ дээд шатны байгууллагад өгдөг гэд маш их зүйл байна. Юу гэнэ? Хамгаалах байранд байхгүй хүүхдийг байгаар мэдээ дээд шатны байгууллагад өгдөг гэд маш их зүйл байна. Та заавал хариу зөвлөгөө өгөөрэй. Өөрийн чинь зөвлөгөө яриа маш их зөв чиглүүлэгч болдог гэж боддог шүү. Баярлалаа. За энэ юм бэ те. Хүүхэд хамгааллын ээлжийн нийгмийн ажлаар ажилладаг хэрэг хүүхдийн шоронд ажилладаг гэсэн үг юм уу? Одоо насан туршийн хүүхдүүдийн шорон гэсэн үг юм уу? Би сайн ойлгохгүй байна энэ одоо. За таны хувьд би нэг ийм хэлье. Нэг хөөрхөн үлгэр би сонсч ирсэн юм байна. Нэг жижигхэн хэрэг явж байгаад нэг махны цөвдөл болсон юм байна л да. Тэгээ нөгөө өрөө чинь ингээд нисч явж байгаа газар буугаа нөгөө махны цөвдлөө зуугаад ингээд ниссэн чинь хөө араас нь бөөн хэрэг мэрэ бүргэд мөргөд нөгөө мах чинь шууд хөөсөн гинэ. Тэгээ нөгөө хэрэг чинь стан дээр хар хурдаараа зүхтаад өстой. За би ингээл амгүй болдго юм байна. Бурхан маань энэ амар одоо шуунууд чинь яагаад миний өнөөс ингэж илдэж хөөгөөд байна. Бурхан минь гэд. Өстой ухаангүй зүхтаад баригдахын даваан дээр нөгөө амандаа зууж явсан мах нь унтсан юм байна. Доошоо. Тэгсэн чинь нөгөө араас нь хөөгөөдөөс нөгөө илээ бүргэд бусад хэрэг мэрээ чинь нөгөө хөөж явсан хэрээгээ чинь хаяад нөгөө мах руу явсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө хэрэг гайхчихлээ. Гэхдээ эдгэр ч одоо сая л намайг илдэж хөөгөөд миний хойноос ингээ яваад байсангүй гítэл надад учир байгаагүй юм байна. Эдгээр миний хойноос биш миний зууж явсан маханд л олзуурхсан юм байна шүү дээ гэж. Тэгэхээр таны асуудал юунд вэ вэ гэхээр битгий тэмц, битгий хэрэлт, битгий тэр үнэн мөнний учрыг олох гэж хөөцөлд. Таны дээд албан тушаал дарга нар чинь яагаад таныг ингээд нухчин дараад бүр хутгаад юмтаа ингэж хийх гээд байгаа. Таны сөрөөд байгаа асуудалт чинь л учир байна. Тэр байгууллагыг тэр жигт нь өмхийн ялзралтай нь орхиод өөрийнх нь замыг өгөөд яв. Тэр ялзралыг нэгэнт та тэр дарга марга болцсон тэр удирдах албан тушаалтны биш учраас дийлэхгүй бол тэгээ хай. Та хөөцөлтгөө болоо, та хэрүүл хийхээ болоо, та зарга үүсгэхээ болох юм бол наадвал чинь таныг 50 орхино. Би тэгж л хэлнэ. Нэг хэрээний үлгэртэй л адилхан. Заа юу. Наа хүмүүс чинь таныг гээд байгаа юм биш. Таны заргат чинь л асуудал үүсгээд байгаа байхгүй юу? Ер нь ч тэгээд хорвоог зүхэд суухаар өөрийгөө засад суу гэж үнэн үгтэй. Угаасаа хорвоогийн аль тэр имийг застیں۔ Хорвоог өөрчилдөг чи хин юм. Хорвоо өөрийгөө өөрчилнө гэж. Тэр шудраг ёс юмсны төлөө тэр тусмаа Монголд тэмцээд хэрэг байхгүй. Тэр угаасаа энэ үе дуусна, бидний үе дуусна, энэ Gen Z-ийн дуусна, тэдний хүүхдийн үед л Монгол өөр болж магадгүй. Одоо энэ 2-3 үед өөрчлөгдөхгүй. Энэ ялзрал хэвээрээ явна. За орой минь сайхан амарч байна уу? Би таны асуулт хариултыг 2 өдрийн өмнө сонсож өгсөн. Надад бас асуулт байна. Та хариулж өгч тус болооч. 2 хүүхэдтэй нөхөртөөгөө 16 жил ханилж байна. Нөхөр их уудаг
байсан хэрүүл маргаанч тасардаггүй байлаа. Харин гэмтэл авч уухаа болоод 3 сар болж байна. Уудаг байхад нь одоо ч тэр бид хоёр хамт унтдаггүй. Уухаа болоод намайг найз нөхөд хамт олонтой маань гарахгүй уралдаг боллоо. Элдвэр хэлж загнах боллоо. Би өөрөө ч тийм зан дургүй болохоор ер нь салсан зөв гэж бодох боллоо. Гараад очиж газаргүй ч энэ хүнээс холдчул хоёр биедээ амар болов уу гэж бодогдох юм. Та зөвлөгөө өгч тус болооч бичээд байвал зөндөөл юм байна. Уучлаарай зөвлөгөө өгөөрэй гэсэн байна. За тэгээд ер нь тэгдэг штэ. Тамхичин хүнийг тамхинаас нь гаргачаар тэгэл гээл дэндүү чалчаа болчтой. Тэгэхээр за буцаа тамхиа татаад чимээгүй гэж хэлмээр болдог штэ. Тэгээд аашин тэндэд бол буцаад архийг өгчихгүй. Архинд нь оруулчихгүй тэгвэл. Эсвэл тэгээ салмаар байгаа бол бүр хөрцсөн хамттай байхад яшигтай нэг өргөс чинь гоцолцоод байгаа бол тэгэл тусдаа л байх хэрэгтэй. Ер нь заавал нэг хайрлахаа болцсон нэгээ харахаар бүр нүд хорсоод байдаг хамт байхаараа л хэрүүл хийгээд байдаг. Тэгээ тийм байхад та нарыг ямар цавуугаар наацсан биш одоо салж болохгүй хууль байгаа ч биш ертөнцийн одоо хамгийн адгийн нүглийг хийх гээд байгаа ч биш тэгээд бараг энэ дэлхий дээр байгаа бүх хосууд гэрэлтэй цуцлуулвал таарна гэдэг үг байдаг шүү дээ. Ер нь энэ нэг хүчирхийлэл, энэ нэг сэтгэл зүйн одоо солиотой гэмтлүүд, эмгэгүүд юунаас гараад байгаа. Энэ нэг стресс, энэ нэг алаан хядаан юунаас болоод байгаа. Гэрлэлт гэдэг зүйлээс л болоод байгаа. За ингээ өнөөдрийн минь дугаар үүгээр дуусч байна. Ингээд энэ удаагийнхын дугаарыг дуусгая.